сайн уу? Уучлаарай. Сэмасэй. Тоглолтоо байгаад тоглолтын бэлтгэлтэй байсан учраас яалтчгүй үнэхээр манай юу чинь хотоос гарч явдаг учраас юм ачаалалтай заавал нэг өдөрт нэг дугаар бүтэн зарцуулагддаг учраас бид хоёрын хувьд бол үнэхээр чадсангүй тий. Тэгээ уучлаарай. Тэгээ одоо ямар ч байсан ажлынхаа юугаар ингээд завсар заагаар ямар ч хүрэхгүй болохоо байлаа. Олон хүмүүс их өргөдөл бичиж явууллаа. Бүр өргөдөл бичсэн байсан шүү дээ. Шүүхэд өргөдөл бичсэн байсан. Лого ихгүй бол ингээд шүүхэд нэхэмжил явууллаа. Ингээд хоёр дээр очно гэсэн. Тэгэхээр бушуухан хайгаад өнөөдрийнхөө ингээд цоо шинэхэн дугаараа эхлүүлж байна. За өнөөдрийн дугаарт маань хэн орох гэж байна гэхээр Мродлийн театрын жүжигчин Алтан Шагай. За Шагай маань энэ Seven Start барилга шинэ Алтан гац одоо ресторан дээр байна гэд битэрийг хэлсэн байгаа. Битэрт хэлсэн. Тэгээд тэр мэдээллийн дагуу одоо ирсэн байна. За ямар ч гэсэн одоо ингээд Шагай маань энд байгаа. Шагаа руугаа орно. Шагаагаа аваад гарна. Бит хоёр явна. Энэ удаа Шагаагаар майхна бариулна штэ тэнцэнэ очиод өвлийн майхан ирсэн байгаа штэ. Өвлийн майхна бариулаа тэнд гоё хоолоо хийлгээ идэнэ гэж бодож байна. Тэгээ одоо яадаг ч гэсэн Шагаараагаар хөөе ийм байна. Одоо нөө Холливуудны баяр штэ. Бас яаж энэ хүнийг зүгээр сайн байна уу сайн манай влогт орооч гараад ирээ гэхгүйгээр за сүнсийг авмаар юм уус. Подголох юм уу? Холливуудны баярын чи бас яахтай бас нэг жижигхэн бичил зочроо өгсөн дээр баг гэж бодож байна. Хойно нэг сүнс яваад. Тэгээд бит хоёроос бяцхан нэг юм жижигхэн нэг хөрх юм бэлдсэн байгаа. Холливуудны баяртаа зориулаад зүгээр аваад гарахгүй яадаг ч байсан те бас нэг адреналин За ялгаруулнаа. Тий, адреналин нэг жоохон ч ихсэн. Ямар юм бэ? Адреналин. Яа. Ямар ч тэрийг жоохон ч ихсэн хөдөлгөе заяа. Орхоо. Ори. Come on, baby. Оо, энэ ч бас ямар гоё юм те. Бас гоё юм биш үү? Энэ хараа нөгөө нэг юунууд биш үү? 9 хөлт цагаан төг. Тэгээ чи пайз гэдэг үстэй. Тий. Энэ чинь пайз те. Тий. Хүмүүс өдрийн хоолой идчихээн. Айдуу зүйл явах бол юусоо инээж болохгүй. Юу гоё газар биш. Хүй наач мөнгөний мод биш. Нөгөө мөнгөн мод биш те. Тийм ээ. Хараа өндөдөг. Хулгайлаа тавьдаг гэсэн багтаа. Энэ алтан гац ресторан хулгайлаа муутай юм байна. Луутагаа байж шүү. Яа. Гоё юм байна. Энэ шинэ салбар нь бол үнэхээр гоё юм байна. Энэ хан дээр их зураг те. Энэ хараад цагаан ирмэ ингээд хэрмүүдээ ингээд ханыг босгоцсон байна шүү те. Маш их сэтгэл гарсан байна. Маш их тал бүр дээр нь хүртэл юм ажилласан байна. Ямар гоё юм. Хөдөлмөр энэ тааз, мааз, хан, тур айгүй их нөгөө нэг эртний өв соёл энэ амар хөнгөрсөн ба те. Өв уламжлаа ингээд гоё тээж шингээж оруулж гисэн ийм гоё ресторан байна. Оо ингээ хүмүүс идж байгаа минь харсан чинь араа цай хөш ер нь энд хийчүүлээ те. Гадаагаар даарж байгаа. Харин тий. Өнөөдөртөө ингэжэл та тхүү. Нөө шагаа ирсэн байна гэсэн хаагаар бол. Тэ. Энийг харагдаг бай. Хаана явж байгаа юм бол 0 байгаа юм бол хангах чаа юу л 2 давхар өгдөг лөө те. За 2 давхар гэж юм. За. 2 давхар руу явах юм байна. Заах мал нь гоё юм байна. Тэр цонх юм уу? Тэр гэрэлтүүлгийг бас гоё хийсэн байна те. Цонхны яг нөгөө нэг ясууд цонхны цаанаас туяа таслаад. Ярьжсэн юм аа. Гэхдээ юу нэ? Эхэлцээ. Шууд ерөөсөө. Шууд ерөөсөө ямар ч асуудал. Гараад ирээ. Яна. Яа. Хоёр давхарт байгаа хэвчээ. Энэс асуусан чи жижиг шээ алтсан шахын наваар явна гэсэн чи энэ даалга яашаа гараад үзээд
Тэгээд за гарыг даа гэл энэ хавир гэж хараад ингээл бишрээл явж илээ. Тийш орой дээр гарчаад байж Гоё юм байна. Тэгээд өчтөр энэ чинь харин би нэг бас нэг 10 жилтэй байсан. Тийм үү? 10 жил яг тийм нэг гоё баяртай байж байгаа. Тэгээд сая нэг арга үлдээсэн юмс арга авах гэсэн. Арга болно авах гэсэн. Үлдсэн арга. миний хоёр дээр шатаг хөргөн бөгөөд баанч бид үү. За дэтлээ. За одоо энэ хүнийг аваад гарнаа. Майхан сав өвлийн майхан захын азар ирсэн битээрт. Тэгээ айгүй гоё шин туршилтыг одоо өөр чинь хийлгэх юм аа. Байруулна, өвлийн майхан байруулна, гал төлүүлэн жижиг юм 100 муухан авцсан байгаа заа. Хаач нэг хөдөө заавал нэг Канада яваад хийгээд гэсэн тийм. Одоо би яг ингэж бодчих зүгээр. Ямар ч гоё тийм нэвтрүүлэгт нь одоо блогонд бол орно. Гэтэ би бас энэ нэг ажилтаа явж байгаа учраас хэдүүлэг хээр гаргалгүйгээр яг хайрс би зөвшөөрөл гоох гэдэг байхгүй юу? Энэ шууд нэвтрүүлэг хийж яасан юм бэ? Майхан барихгүй гэдэг юм уу те? Хайр хүүтэн болцсон байна шүү дээ одоо. Хүүтэн болцсон байна сасарцсан. Тэгвэл оруулж ив дотор барьж ил та. Энэ дотор юу? Заавал Заавал бариулах бариулж гэдэг. Би дараагийн дугаар дээр чад би өөрөө орохгүй ч гэсэн очиж зүгээр нэвтрүүлэг дээр гэсэн байж өгч явчих. Дараагийн нэвтрүүлгийн зочин дээр чад би зүгээр яг туслахаар майхны барьж өгөөд тэгээд гоё тусчаад тэгээд нэвтрүүлэг дээр хальт гэж гараад авчих. Бидээс дараагийн дугаар хөдөө явна шүү дээ тийм. Явна. Тэгэхээр энэ дугаарыг яг энд хийчихвэл хотод байвал яасан тийм. 20 осны хөдөлгөөтэй байгаа. За яг нэг сумаар хоёр тулаад гээд байх юм байна. Яг энэ зөвшөөрөх юм уу? Одоо тэхээс. За тэгдэх үү? Тэгээ да. За тэгдэх. Гараад ирэх үү? Гараад. Тэгвэл хоолоо уураа. За тийё. Заавал нэг Заавал нэг авах гэдэг. Таач хаа нэгээд идэх юм бэ? Хоёр чинь хөдөө хэлж өгөхгүй байшлаа. Байшлуулж өгдөг. Хөдөө байгаа гэдэг явуулчихсан. За тэгвэл өнөөдрийн минь дугаар ингээд Алтан гац ресторан дээрс одоо явах нэ. Шинэхэн Алтан гац одоо рестораны хоёр дахь салбар тий? Хоёр дахь салбар нэ. Зайсан байрлал. Үнэхээр гоё юм байна. За ямар ч би өнөөдрийн дугаард ямар ч байсан гадагшаа гарахгүй боллоо. Тэгээ влогийн маань өнөөдрийн хоолыг жижигч алтарч байгаа даахаар боллоо. хоёр одоо ялбит хийдэж шүү дээ. Энэ баатруудын зэрэг миний зэрэг байна. Энэ аман хамт яг надад адилхан байна. Тэр чинь арай хамар хатар энэ минь санаа манаа бол яг миний нүрнэстэй ингээд юу санаа авсан. надад адилхан байна. Өөр хэм мэрэ өгсөн биш Шийдсэн эртний батын зэрэгтэй. За аль руу За энэ рүү орох уу? Энэ ийш орох юм уу? За тэгээ. За ийшээ орчих уу? Энэ Тэгээ энэ чинь гэж удаах нь. Наа шүү дээ. Хаана? унаа ч. Өстөр өрөө жоох баялцсан явж байгаа чинь зүрх дэсэлтэй байх чинь яаж ийна? Халиуны мэд. Өнөө тийм. Халиуны хоёр болчихгоо. Тэгээд сюрприз ястаа бодоогүй юу санаад ороогүй. Байж байгаа чинь. За эдрээс шүү. Энэ өрөөнд юм уу те? Тэгээ. Энэ өрөөнд чинь бас янзын өрөө шүү те. Хамгийн амар давхар би яасан. Мэдээ. Энэ нөгөө муус руу хичээлээ болсон учраас юу ч мэдээгүй. Муус орчтой. Өнөөдөр энэ хогдуулсан нэвтрүүлэг дээр одоо ш. 20 батараа. Яа наа тэр хүнийг яах вэ? Манай байглаа штэ. Манай байглаа. Яаж энэ ахыгаа дэж нэг сүнсийг зайлуулах юм шүү дээ. Энүүгээр дагнцсан. Тийм үү? Сүнсээр дагнцсан. Мэргэжлээ болцсон бүр. Стаф болсон. Сүнсээ дэрийг бол тулгана. Тулгана ямар ч төрөл. Зөвлөгийг ингэж хамгийн түрүү уух юм байна гэж. Танд алхахаас дөрөж гарч чинь. Яг гэдэг. Сайн байна. Хоол хэлээ. Энийг юу яд юм уу те? Энийг ингэж хоол руу яаж ордог юм бэ? Энэ нь шүү дээ. Энэ рүү норлоо. За ингээд хоолнууд маань. Ингээд энэ хажууд руу нэг авчихсан юм тийм. За пицца. Та шүлтэй юм уу? Хуурай хоол. Шүлтэй юм. Монгол хоолнууд ийм хоолнууд байгаа юм байна. Миний би уцаа хавчуу байна, хоньны толгой байна. Гой харагдах хоол энэ л да. Тийм харагдах үз.
Харагдах үгүй. Харагдах нь амар гоё харагдах. Хүн хараад миний өчидийг гэж бодохоор. Энэ үхрийн шарсан өвчөө гэнэ үү? Энэ гоё юм шүү. Тэнаач гоё эс. Гоё эс. Энэс нэг яваад. За, али хүүхнүүд та хоёр өөрсдөө санал бол. Таагны шүл. За тэгээ. За. Би бас шүл уунаа. Шүл нэг гоё шүл байсан. Тэр чинь юу нээсэн болоо? Гүзээний шүл байсан. Тэрийг гоё. Йоо. Гүзээний шүл, таагны шүл. Битүүшэл гэж байгаа гүзээний халуун авто шил гэж байгаа. Халуун нутаа шүү дээ. Энэ шүлнүүд нь хаана? Энэ ингээд гарах юм тийм. За, асархуй гэдэг нэртэй таагны шил байх нь шүү. За, асархуйнаас. За, асархуйнаас чока гэж авах нь байна. Морокколийн зөвхөн. Гүзээний хатанд байгаа. Манай одоо хамгийн залуу шүү дээ өгнө. Асархуй гэдэг. Нэр нь үргэлж айхтар юм бэ? Асархуй гэдэг асруулах гэдэг шүү дээ тийм. Боцтой гурилтай шөл энэ юу нөө их тунмал битүү шөл. Энэ ямар сүп гүн энэ юу гэж байна? Seafood далайн гаралтай. За, тунмал банштай цай гэж байна. Цайнаас гоё юм лээ. За, энэ юу нөө шурпа шөл гэж байна. Энгүүмэл 5 цулын шөл. Шурпагийн нараа да. Шурпа нь ямар юм бэ? Шурпа гэж юу гэсэн үг юм? Шурпа нь ямар өчтэй юм бэ? Хортой ногоотой шүл юм аа. Чи юу гэж? Гүзээний халуун ногоотой шүл. Гүзээний халуун ногоотой шөл. Тэр гоё юм лээ. За, би тэгвэл гой тоо асуулж барах. Яг ингээд өнөөдрийн минь дугаар Алтан гац ресторан ингээд 12 жилдээ VIP өрөөнөөс эхэлж байна. За сая ямар ч гэсэн хоолоод захиалчлаа манай. Хоолоод захиалчлаа ямар ч гэсэн тий. Тоогны шил асархуй тоогны шил соёлоо нэг явцсан байгаа. Энд тэр шил авсан байгаа. Сайхан дугуй шууртай тэгээд сайхан өвчөө идэн. Тэгээ бид гурийн үлдснийг яа гэлээ. Бид гурийн үлдснийг манай оператор Банч идэн. Бааж одоо Банд байх хоёр идэн. энэ юм влогуудын цааталтаа дандаа нэг юм эзэнтэй байдаг юм биш одоо нэг бааж ялтаж цааталт хуйгаа байдаг юм. Тэр шиг одоо таны цаад чинь бааж байдаг юм биш үү? Хуйгагийн дүүн штэ. Хуйгагийн дүүн юм уу? Дандаа цааталтаа муухай тийм ардалтаа нэг эзэнтэй тийм ингээд байж идэг таа нэгэ тийм ингээд бацаад байж идэг ерөөсөө. За юу хоо амны цангаагаа тайлах уу? За тэгээ. За энэ бол гоё пивэр дайлнаа өнөөдөр. Энэ болохоор манай Astra Food-ийг оруулж ирдэг одоо Edelmeister гэдэг хамгийн гоё нэг глютен фри гэж байгааз. Тийм Харгалуулахгүй пив. Хүүе юу заагаад өгчөө мэдөө. Таргалуулдгүй Тий, пив. өөрөө ч айгүй хэмээн бас хасаад байгаа. Харин тийм би ч одоо ерөөсөө пивнес ерөөсөө нөө алкогол болсон байгаа. Нэрэ глютен фри гэж штэ. Тий. Тэгээ энэ гоё таргалуулахгүй пив. За. Яа. Окей, тэгвэл сайхан хүүт нөө. Хүүт юм байна. Мөс хийж гад би гоё мукбанг хийж үзүүлье. Пивийг ингэж хөөсрүүлж уух хэрэгтэй юм гэсэн. Эс ах өмнөх дугаар дээр ороо хийсэн тий. Бас тийм ээ тий. Тэрсэн дээлтэй нэг юм 2-3 чөлөө дөр хэдэн 3 чөлөө юм хөөстэй байх хэрэгтэй гэсэн шүү дээ. Манайх чи ханаа дагуулж ингэ хийгээд. Харин тэр чинь буруу юм гинэ. Тэр мөсөөнө мэд ахад энэ таргалуулдаг би уух гэдэг. Айгуу санаачлахтай. Утаараа минь дөө. Тэгдэрэ минь дөө. Тэгч минь дөө. Айгуу санаачлахтай уух юм дээр тий. Тэр чинь юм ууж мод дийдэг нэвтрүүлэг их дуртай шүү дээ. Тэр хүүхдээ хоёрт бахын тийм байсан юм байна. Үгүй юм аа. За бүр дахиад тулгая л та. За тэгээ хоёр найзынхаа одоо сайхан нэвтрүүлгийг влогт та их ч одоо бас влогийн ертөнцийн цөм хөшөглөн гэдэг шиг байна. Хүчтэй орж ирж байна. Эмэгтэй хоёр юм галзуу хоёр бодлогчтой тийм влогч бас байдгүй мэл л шүү дээ одоо энэ чинь. сайжраал байна. Ингээд гараад ирэх. Харин тийм ээ. Цамцлаа. Ерөнхийдөө бас эмэгтэйчтэй болцсон юм. Одоо ингээд дийлдэхгүй дээ чинь одоо гомдоо влогчууд байгаа шүү дээ. Нэг алдартай нэвтрүүлгүүд байгаа шүү дээ. Тэдний хаанаас л одоо тэгэл захиур дараа орж ирэх юм дээ одоо тэгээд. Нилээд бүгдээрээ гоё ивент төсөр ивент гэрээ. Одоогондоо ямар ч пицца гэдэг пив жигтэй болцсон байгаа юм байна. Энэ өчигөө ашигтай байдгийг гэсэн шүү дээ. Хаа зүм хийж байгаа. Маач халж байгаа. Мэдхгүй одоогоор авсан юм байхгүй юм яад юм. Мэдхгүй одоогоор яад юм бол. Та ярьж байгаа Баан нэвтрүүлгээс цаагуур аваад дээ. Тэрээс мөнгө аваад байгаа шүү. тий. Тоглолт ээж мөнгө олсон та ярьж байна. Ашиг алга алж байгаа юм байна. Кино шин тоглоом халт дур хийн хорим найр хөдөлчин одоо тэгээд зүсэн юм мөнгө олж бүх л юмыг олж байгаа юм байна. Зөвлөдөө. Мөс их үү? Хий. Яах мөстэй. Сахан шүү дээ.
Тийм ээ. Одоо манай Чокер чи манай доотлын анги. Тийм шүү дээ. Манай Жохоо чи манай дээдлийн анги. Тий. Бид нар ч одоо ингээд суусын одоо нэг үеийн бүтээлгүүд суусын коридороор л одоо бас ангалцчил өссөн оюутнууд Тийм та. шүү дээ. Танах чи хэдгээр анги юу айл анги билүү 04 билүү? Тэгээ 04 шүү дээ. Жохоо чи анги манай чи 110. 110 тий. 110. Танах бас 110 биш юм уу? Мөс юм уу? Сайхан мөстэй сайхан. Би нэ яа. Нара бат. Хүмүүс хамцаа өрөөгээд хамцаа нэвтрүүлэг хийж болоод байхад ямар хийх нэвтрүүлэг яах вэ ямар. За төлөө. Энэ зөөлөн юм байна тий. Маш зөөлөн юм байна. Тийм биш нэрээ. Хаанх юм бэ? Глютен фри гэдэг чинь айгүй чухал юм биш үү? Ашиг маш амт нэрээ өстө зөөлөх юм багч нэ. Тийм Маш байна. юм. Тэгсэрний 4.2-тэй гэж. За тэгээд влог амжилттай. Амжилттай. За. Одоо нэг жоохон бэрхшээл энэ чинь нөгөө нэг битээ жоохон завсарцсан. Тоглолтын бэлтгэлтэй байж байгаа жоохон завсардаад тэгээд яасан чи за юу ярих вэ? Яах вэ гэж гайхаад байж Яаж эхэлдэг вүлээ? Яаж эхэлдэг вэ? Яадаг вэ гэл тий. Тэгэл та хоёр маань хөтлөөл би тэгэл ерөнхийдөө жоо хөтлөх маягтай л явах хэрэгтэй тий. За нэг тоглолтын бэлтгэлийг нэлээд тусна. Энэ сард хэдэн дугаар хэдий? 7 хоногт нэг шүү дээ. 7 сард 4 дугаар авах хэрэгтэй байна. Байх хэрэгтэй байсан. Тэгээд бүтэн сар алга болсон. Тийм тийм. Тоглолт сайхан явж байна уу? Тоглолт янз янз сайхан болж Ачаа сорогтой л байл. Сайхан ш бас савд байж бас гоё тий. байгаа. Ам сайтай байна гэдэг чинь өөрөө бас айгүй гоё юм байт юм байна. Тэгээ бид нар ч хамгийн гол юм чинь гоё тайзан дээр тоглох чинь хамгийн амттай хамгийн аз жаргалтай жүжигчин болж төрсний одоо хамгийн гайхамшигт зүйл чинь тайзан дээр байх л гоё шүү дээ. Заримдаа тайзан дээр гарахгүй бас удахаар чинь бас тайзаа тий зүүдлэн самам бид нар чи яагаад бол яг суус төгсөөд л ерөөсө тасралтгүй яг тайзан дээр би ч одоо 2006 он соёлын сургууль төгсөө одоо 19 жил болсон юм шиг сургууль. Юу вэ? Тийм биш. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Юу вэ? Баг 20 жил Төгсөөл шууд тайлж. Төгсөөд оюутан байхасаа л би чи шөнө Тэнд аниг хөгшөрж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр чи оюутан багтаад би чи одоо шөнө продакшн тоглоод тайзнер тоглох гэхлээр чинь одоо суус төгсөөд 20 жил болсон юм шүү дээ тий. Тэгэхээр чи одоо тэгээд тайзан дээр гой тоглоно тэгээд амьд харилцаа дээр үзэгчдийн алга башилд уухай инээдэн гэдэг чинь хамгийн кайфтай зүйл чинь тэр шүү дээ. Тэндээс ирч хүч авдаг. Тэгээ манай маскийнхан ч бас хэсэг завсарлаж байгаад бас эргээд гоё комбек хийсэн одоо комбекийг бол өст амар хийсэн. Ямар бэка? Комбек. Амар ярих гэдэг байна шүү дээ. Амар хэрэгтэй хоёр юм шүү. Комбек дээр тий үнэхээр та нар бол негатив байхгүй да. Юу гэсэн ч үгүй тий. Тэгээ одоо нэгэд амар гоё хүмүүсийг одоо тий нэг юу яадаг. Одоо тийм одоо чинь нийгэм өөрөө тийм их тийм сөрөг болчиход тийм стресстэй ингээд энэ үед чинь яг ч хошин урлаг бол байхгүй бол бас өгүүлэгддэг юм лээ. Манай үзэгч гэсэн бас сандын тийм ээ. Тэр нэг нээлттэй тоглолт нодлон гад чинь лээ. Нэг комбек чинь нодлон билээ. Нодлон шүү. Аа тий Комбек чинь найдан байхгүй. Нодлон өстэй тий. Тий найдан биш уурсан үү? 25 онд тест. Яна ингэ насалах чадах юм аа яах. Асархуу шилээ ууж. Тий, асархуу шилээ ууж байгаа санаад байна. Энд чинь одоо танаа 3 тоглолт. 3 тоглолт. Тий, 3 тоглолт. Тийм, нодлон бохгүй. А тэгвэл Ямар санагдсан? сони юм билий. Хоштой юм билээ. Гоё юм билий. 6 жил баг тайз руугаа гараагүй байж байгаа. Тий, 6 жилийн дараа тайзны төлөх туслах байлаа шүү дээ. Нээлттэй игээд ихний тоглолт дуусаад яасан та галаа Харин юу эхлээс Уйлаад хэлж байгаа. тий нулимс гараад байгаа юм чаа. Тоглолт эхлээд нөө пампаар дуурал ихэд ингээл огшоол бүр ингээл нэгэн цэлэг нэлэрч байгаа юм чи. ингээл юм тий. Амар гоё. Танах чинь юу чи танаа юу ай чи юм юу лээ? Нэг хэлсэн сонир болсон уу? Оо өмнөхөр хэмээн. За яг мухай мэрх чи байллаг дах. Төсөөсөн ч нэ. Одоо танах шинэ тоглолт хийзээ. Манайх одоо он гараад 3 сард байгаа. Жүжиг орох уу юу орох? Жүжиг орно. Жүжиг орох. Шоу драм л орох тий. Тэгээ сая намар болно бид нар чинь сая өнгөрсөн жил нөгөө самсараа гэж жүжиг хийгээд тэгээд бид нар чинь Европоор явж тоглоод Австрал, Сидней тач тоглоод тэгээд Улаанбаатар хотдоо бас 40 гаруй хоног тоглосон шүү. Самжтай 48 тоглосон шүү дээ. Тийм үү? Тий. Тэгээ харин Монгол аймагуудаар явж амжааг. Монголд ерөөс самсар аягүй сайн жүжиг болсон шүү дээ. Бас гоё. Манай бас нэг мөрөөдлийн театрын нэрийн ууц. Гоё гэнэ
тоглолтууд дотроос бас нэг юм байдаг. зүрхэнд үлдсэн гоё бас байдаг шүү дээ. Манай адил сайн төлөвлөд байдаг шүү. Зарим тоглолтууд жоохон сонирмолчдаг шүү дээ. Нэг өлөхөд бол тэгэл янз бүр байдаг. Самсараа бол айгүй сайн тоглолт бас. Манай хөтлөрүүд дундаас Самсараа их сайн төлөвлөсөн байдаг. Галзуу хот гэдэг нэг тоглолт байсан. Тэр их сайн төлөвлөсөн. Манай хамгийн анхны миний нууцгүй их гоё болсон. Хэд хэдэн бас гоё. Самсарыг чи үзэж амжиг босч үжидийг нь бол үзсэн хамттай байсан шүү дээ. Танаа манай зэрэг тоглож байгаа үзэж болохгүй юу? Зэрэг тоглосон ш Самсарыг чинь. Тэгээ үзэж чадаагүй. Ямар ч амар гоё л байсан тэр маркетинг зарагтай ингэ яасан ч гоё. Тэр айгүй сонин юм уу гэж мэгээд шийдэлтэй. Тэр амар урт Францын зохиол юм л. Тийм үү? Францын зохиол юм уу? Тэгээ Францын зохиолыг бид нар бас Монгол хөрсөндөө буулгаж найрлагч юм байла. Найрлагч парах. Тэрний өмнөх жил чинь бид нар шүн буусан Адар гэж хийсэн. Биш тэрний өмнө чинь тод хувцастай эмэгтэй гэж хийгээд манай анги төлөгч гол дүрдэн. Тийм шүү дээ. Тэгээд өмнө нь шүн буусан Адар гэж тоолсон юм. Нараа ганагч дээр тоолсон. Тэгээд л ер нь сая Самсараа гэж хийгээд одоо сая олон намар шин тоглолт гэсэн чинь Эрхэм баяр суралт 2 кино хийгээд байна олцсогоо. Тэгээ өөрөө ч гэсэн энэ тийм кино тоглоал явуулсан. Би бас өөрөө тий. Хамтын бас гол юм байдаг те ингээд чимээг байдаг би тоглоал яваад. Тэгээд яг имрэгоор ихлээр жоохон нүд нь гурвалж болчихоо гэдэг. Тэгээд намар машины мэд чигсэн Эрхмэгийн нүд гурвалж болчихсон те. Тэгээд бас уран бүтээлийн бас нэг чөлөө олгоо тэгээд би ч өөрөө нэг захирлын болохоор тэгээд бас. Тэгээд нэг хоёр нэг кино гэдэг юмсан. За ингээд тоглолт руу орох гэж сүлд нэг имрэг орчихлээ. Яс эцээ юм бэ тий. Тэгээд ингээд жоохон завсралсан. Тэгээд он гарч байгаа юу байна. Тий. Манайх бас нэр сониноос бас шинэ байртай болсон мөрөдөл явдаг. Тийм байсан шүү дээ. Баяр үргээ. Баяр үргээ. Өстөө нэрэд засвар ажил дууссан. Засвар ажил дууссан. Дотор бүх тогтчтой байсан харин. Одоогийн дээр жүжигчл ирэхгүй байна. Историч бичлэгүүд ч тарсан амар гоё. Тийм. Манайх ч одоо 15 жил үйлдвэрчний хэвлэл солинтой ордон, солинтой өргөө ингээд түрээс бид нар чинь бол масхтай манайхан ч бүгд л тийм байсан шүү дээ. Тайцтайгаа ойрхон бүлээ ингээд уран бүтээлэмнүүдээ хийгээл ингээд явцгааж идэг байсан. Тэгээд 15 жилийн үдсэн бас болцсон биз дээ. Тэгэхээр бас нэг өөрийн гэсэн бас байр савтай болно гэж бодоод тэгээ манай нэг бас барилгын компани найзууд маань Grand Dream гэдэг компани бид нэр хамтарч ажилладаг. Тэгээд маш гоё байртай болоо. Тэрийгээ сайхан дотор нь тоглож. Тэр нь манай масктай хамтрах болов. Манай тийчээс хажууд чинь нэг өөр авч л та. Болно шүү дээ. Хүсэргэлтэй болоо тийм үү. Тэгээд ингээд жүжигчин болон өөр өөрсдөө гоё локтой тэгээд аюу гоё тогтчихсон. Тийм үү. Одоо тэндээс тэгээд орно гоё нөгөө нэг home tour гэдэг шиг мөрөөдлийн театрын өрөө одоо тэр тур танилцуулна юу яана нээлттэй найр шүү дээ. Шинэ байрны найрыг маскарныгаа өрөнд бүгдээ байна. Хэдүүлээ тэнд очиж учиргүй хууж идэ. За Астрагийнхаа энэ глютен-фрийг аваад явчих. Та надаас энэ аваад очироо. За аскаа. За юу яасан ч мөрөдлийн театрынхаа пиво даадчихлаа. Тэг гараад ир болгогийн даадчихлаа. Тэг хэрэгцээ хийх юм бол пивэр даа. Тэг нэг юу яана. Гой саран сайныг саатаа хүлээж гэдэг. Өдөр судраа харж байгаа нэг орно. Тэгээд урилгүй яах вэ? Бид нар чи хамгийн анх та санаж нэг үе. Солид өргөнд 2011 онд мөрөдлийн театр анх байгуулагдаад. Тийм шүү дээ. Тэгээ бид нар тэр үед ч нөө цаг олдохгүй. Эрхмөтөр миний нууцгүй гэж үжиг солид өргөнд тоглосон. Олдсон цаг нь 10 цагаас олдсон баг. Маскын араас танаа араас. Тийм шүү дээ. Манай араас тоглож ирсэн шүү дээ. Та ч болохоор 7 цагаас эхэлдэг дуусан гол бид чи 10-аас миний нууцгүй болдог. Нөгөө нэг тэр хөтөлбөр нь 3 ах нөгөө юу болдог ийм оперод болдог ийм шам хариг баригтай ийм. Барадапа дэрэдэ тийм юутай тоо тий. Тэр чи ямар хөтөлбөр байсан танаа нэг тоглолт байсан. Монголын нууцны төлөө юу лээ? Тэр тоглолтоо яг байсан. Нөө зам амтай 8. Тий. Тэгээ бид тоглолт дуусаад яжсэн чинь маскийнхаа орж ирээд гоё биднэрт бас мөрөөдлийн театрыг байгуулгатлаа гэд бас өрөөнд орж ирээд хүндэтгэл үзүүлээд 3 ах орж ирээд та театр орж ирээд бид нар учиргүй их баярлж байгаа амар гоё. Хамтлаг бас дөнгөж байгуулагдаад анхны тоглолт явж ирсэн. Тэгээд чи бас маскын араас орнод чинь бас зориг шүү дээ. Зориг. Тэгээд эхэлчихсэн. Тийм тэр жүжиг санагдсан шүү дээ. Шоу драма гэдэг айгүй гоё зөв ийм шийдэл юм шиг санагдтыг надад. Тий. Шоу драма гэдэг бид нар яаж яасан гэхээр шоу драма гэдэг бол жанр бол байхгүй л шүү дээ. Бид нар өөрсдөө нөгөө миний нууцгүй тогложоо дараад нь хайртай бол хэрэг чараараа гэдэг гүрийнхэн жүжигээр бас жүжиг хийгээд тэгээд дандаа нөгөө инээдвил анаач хөдөлгөрч байгаа дандаа инээдвил юм чи суурь нь бол тэгээд эрдэнэт тоглоод бариад явж байгаа дууссан чинь нэг хүн орж ирсэн гэхгүй. За ястайгаа яшин шиг бид нар ч бол жүжиг тоглоод байгаа. Ястайгаа яшин шиг үзлээс үхтлээ инээлээ ястайгаа. Энийг урт хашин шиг өгдөө гэдэг.
Нэг ангитай айгу. Нэг ангитай тийм. Ганцхан өдөр бас сони юм байна шүү дээ. Ийм урт хошин шиг бас байж болох юм байна. Гэвч мэрэгчтэй бас үн чи өөрөө тэгж л ирж байгаа байхгүй тийм. Ер нь ганцхан уул жүжиг тоглоод байдаг гэдэгсэн чинь айгу урт хошин шиг байна гэдээ орж ирэхгүй. Тэгээд нэрээ ч бас сони юм байна шүү. Тэнгүүд манайхан ч одоо ингээд жүжиг гингүүд арай урттаад идэг. Одоо ошин урлагийн хөтөлбөрөд бол ийм 5 номертой байгаа шүү дээ. Тэнгүүд энийг өөрөөсөө нийлүүлээд драма шоутойгоо хосолсныг одоо шоу драм болгоё гэдэг тийм санаа төрөлөд хүн үзэхэд яг тийм жүжиг үзээд байгаа юм шиг хошин шоу хөтөлбөр үзээд байгаа юм шиг ингээд тэгээ манайх ч нэг хэсэг шоу драмынгууд ерөөс 2 хөтөлбөртэй 2 л одоо номертэй гэсэн үг. Тэгээд эхнийх нь нэг цаг явчихна. Дундалтаа нэг антракт аваад нэг хөрхөн бүжиг таанцуулаад тэгээд 2 дахь жүжиг нэгээ орчих. 2 игээд яг үндсэн юм цагийн л жүжиг бадсан шүү дээ. Тэгээ бид нар чинь баг 7-8 тийм хөтөлбөр хийсэн шүү дээ. Тэгээ шоу драм гэж ерөөс энийг нэрлэегээд бид нар ч бас патентжуулаад тэгээд Оо тийм үү? Тийм бид ч бас патентжуулсан. Харин надад айгүй зөв санагдаад байгаа байхгүй юу? Тэгээд яг ингээд хүмүүс ингээд үзэхэд яг тийм үзэх юм үлжүүртэй гэдэг шиг тэгээд тэр нэг зүгээр юм шиг. Тэгээд яг сүүлийн үед бол яг бүтэн жүжигүүд барьдаг болж. Одоо он гараад бид нараас яг шоу драма бас барьж тоглох бодолтой. Тэр цаг дээр чи манайх бас байгаал юм шиг байна да. Бас л үзэж чадахгүй юм байна дүү. 3 сар байгаа тийм. 3 сар байна шүү Сүүлж тоглох юм тийм. дээ. Сүүлжүүл тоглох юм. Маргааш аваа очиж бас. Яа над домб момб мөнгө аяг зайг энэ минь гусахгүйц. Хүн амтаа Шинэ хараа мөнгө гэсэн ш нэрээ энэ халбах сэрэн. Халбах сэрээ бүх юмуд нь цэвэр цалин цагаан мөнгө шүү дээ. Тий. Цаймаа гоё өстой. За гоё. Мөнгөн идэл гэж тийм биш дээ нараа. Мөнгө. Халбах сэрээ утга өрөөсөө ингээд бас Алтан гацын цайг нууга цадчих юм шүү дээ. цай барыг хоошоо цай. Харин тий. За энэ чинь бас Гоё юм. сэмхэн. Хайр ганцыг халбах сэрээ гэж дөрөв бас нэг өөрөө энэ чинь ингээд мөнгө гэж болчих шүү дээ. Харин болцохоор харагдаад байна. Ингээд нэг хөрхөн мөнгө аяг хайлуулаад мөнгө аяг шүү дээ. Тэгсэн чинь бид хэд нэг тэр жил нэг юу яахгүй юу? Хэдүүлээ бас нэг нээлтийн тоглолтоо бас гэхдээ манай хөдөөнийх нь бол тэгж ойлгож болохгүй. Хөдөөнийхөө явахад бид нар нэг удаа нэг ярьсан чинь туршилтаа хийсэн байх гэж ойлгосон байгаа гэсэн. Үгүй хөө чи премьер гэж тусдаа нэг тийм тоглолт байдаг байхгүй юу? Тэгээд бид нээлтийн тоглолтоо премьер гэж ярьцгаад тийм мэрэгжлийн яг үндэсээ болоо. Тэгээд бид Төв аймагт бид нар нээлтийн тоглолтоо премьер хийхгүй юу? Тэгээд очиж тоглолтоо манай одоо талигч ирэх юм гамбаа маань байсан. Тэгээд сөрөлд ирэх мэ батаах бид хэд ингээл Төв аймагт очиж тоглосон чинь эхний тоглолт явдгүй. Тэсчээ хэлдгээр умалцаа тоглоод байсан. Тэгсэн чинь Төв аймгийн театрын дарга нэг вандан муунаас гооч вандан уусаа гэдэг чинь вандаах байсан байхгүй. Тэгээ вандаах ингээд манай тоглолтыг ингээд хөшгөний хажуудаас ингээд үдчихээ. Тэгэл нөгөө чинь бид хэдчихээ гээл өстөд чинь тест. Явахгүй гооч үнэхээр. Ямар сандаа манай гамбаа ингээд бид 2 дахь номер явж байсан. Ердөө хүн инеехгүйсэн байхгүй чинь. Гамбаа нэг хүүхэн болсон. Нилээн жүжиглж яснаа. Хэдүүлээч юм ястаа мөнгө хөгж ирж. Тэгээд тэрийг сонсоод бид тайлбар саваад унтчихсан чинь юу гэдэг аваад чинь хэдүүлээч юм жүжиглэх гэж хөгж байна. Хөгж ирж байна гэдэг үзэгсэн дэрийг ойлгож байгаа баг. Тэгээд өөрөөсөө нэгээд тэгсэн чинь тоглолт тоглоод дууссан чинь вандангоо нилээн үд сууж яснаа. Вандангоо бүр санаа зовсон юм байгаа. Бидний өмнөөс шүү юм. За яг хөө тэгээд зүгээр л бид өндөр явандаа чангарах байлгүй тийм. Бидний өмнөөс оргийн вандангоо санаа зовсон. Явандаа чангарах байгаа гэсэн шүү дээ. Бид бас тэгээд чангарнаа. Тэгээд энэ чинь иргүүтээ за энэ гэсэн сайн бэлтгэхгүй болоод өстө болохгүй шүү гэл өдөр шүлгөө дээр чи 2 өдөр завсарлаж байгаа бэлтэж байгаа. Тэгэл нээж иж үлээ. Тэгэл нээлтийн тоглолтууд ч бас гоё шүү. Чанга шүү. Зарим нээлтийн тоглолтууд ч бас орж ирээд ингээд жоохон ингээд за хортон чангалахгүй болохгүй тэгээд зарим нээлтийн тоглолт ч хаан аваад орж ирэх. Тийм шүү дээ. Яа гэж орж ирэхгүй. Ингээд орж ирэх ч бас гоё байдаг шүү тий. Энэ тоглолттой үнэхээр гоё эсэн. Эхний тийм нөгөө нэг юуны тоглолтны хүртэл бүр бэлтгэл сайн байсан юм болов уу? Эсвэл Төв аймгийн тоглолт. тийм. Төв аймгийн тоглолт хүртэл амар сайн байсан. Тэгэл ганц л намер. Нөгөө ихний намер. Маргааш юу яа та? Маргааш эргэтэй жүжигчтэй хоёроос тоглолчих. Нэг очиж та. Түр нэг дарвалцсан юм аа. Ирчүүд эмэгтэйчүүдэрээ ялгарна тустаа гэдгсэн чинь байдгүй нөгөө ирчүүд чинь. Би нэг тэр нэг улсын төрийн орон сайхан ч гэдэг миний нэг юу байдаг шүү дээ. Тэр чээс айгаа гоё бүтчихсэн шүү дээ. Тэр чинь үндэс телевизээр нэг одны хэрэлгээд
нэвтрүүлэг төрөд гардаг гэсэн Тий, аахгүй. тий, од дээр. Тэгээ амбай боояхад нэг тэр хэдүүлээ нэг юм уралдаан зарлаа. Энэ нэг оддын ирэлтээр нэг номер хий. Хүн болгох нь юу яашаа. Нэг үзүүлбэрээр маргааш батж ирнэ. Тэгээд бид нар чинь нэг хаваагч нэг бит бокс хийдгээ бэлдээд боояагч нэг нэг аяг зохиос ариун бол ямар юм байсан ариун бол гэдэг хүн болгоно нэг нэг хой худаа юм хэлээд бараг л нэвтрүү юу тэмцээд орчих гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд дооёо хундраг жидрүүлэхээр шүүгч нь болчихъя гэдэг дөрөв хуйрлцсан. Тэгээд бид чинь хувцсны өрөөнд орчоод би чинь манай нэг хувцсны өрөө гэж үзэж үзчихтэй. Тэгээд хувцсны өрөө үзээд явж ийлээ. Тэгсэн чинь яг юм ногоо нэг юм өндөр өсгөөд юм тоосон гутлаа гутлаа. Тэр нэ чинь тэрийг ямар ч олоод өмсчлөө. Тэг юу хийгээсээ олоогүй. Ямар ч гэсэн энэ хинээдтэй гутлаа гэдэг. Энийг ямар ч өмсөх юм бол хүн үнийг хэмнэ гэж бодоод тэрийг олоод өмсчлөө. Тэгээд дахиад хувцсны өрөө үзчихсэн чинь нэг юм ногоо хувц байд. Тэрийг олоод өмсчлөө. Тэгээд тарлаа. Их хинэдэмтэй. Их хинэдэмтэй харагдаж байна би. Энэ юм ч үгүй. Тэгээд яасан чинь харж исэн чинь ногоо хувц байна. Тэгээд тэрийг аваад өмсчлөө. Хайгаа хинэдэмтэй болоод биш би. Өөрийгөө толтойгоо айгаа тэгтээ хийх юм нь олоогүй. Ямарс гадна талаасаа эхлээд ажиллаа. Тэгжсэн парикцүүлээ. Айгаа хинэдэмтэй болоод байна. Тэгээд өөрөө нэгээд байгаа. Тэгээд дээр нэг юм сахалзуурчлаа. Бүр нийтдээ болчихлоо. Тэгээд юу ихэгээд бодлоо. Бодсон чинь нэрээсээ хийх юм олдохгүй байгаад байсан. Гинтх нэг бодсон чинь манай аавч нэг клуб хэрэглэж байсан. Тэгээд нэг говийн зэрлэг кинон дээр ямар яасан тэр манайх гаалыг хөрхөн дүүр өгдөг сонсон нэг орон сайн шүү дээ. За ерөөсөө иймэрхүү маягийн дүр хий гэж бодоод тэгэл орой нэг сургуульд эхлээл яасан чинь манайх эхлээсээ нэг юмнуудаа үзүүлж шүү. Зарим жоохон фейлдэл байна. Хинээдгүй байв. Наа чи явахгүй наа гэж хасагдаал. Тэр мэрийгээр болоо. Тэгс нанагийн байлаа явж исэн байхгүй. Байлаач чинь чинүүд байгаагүй их мэлчтэй байсан байхгүй. Нойд орох гэж явж байгаад сургуулийн нөр өсөж юу үзүүлж байгаа гэсэн чинь бид нэг хувийн номер үзүүлээд нэг шинэ номер хөдөлж байгаа гэсэн чинь би нэг үзүүлчихлээ гэдэг. Тэгээд тэр нэг давааны цаана нэг даваа гэх. Тэгвэл тэр хувцас өөрөө их мэлчээс орж өөрөө өмсөд би нэг юм үзүүлж болох юм боо яхаа гэд үзүүлдэг гэсэн орж тэгээд тэр номер тийзээ тэгээд авчихсан шүү дээ. Тэр үчиг шинэ үед байгаагүй шүү дээ. Тэр чинь зүгээр их мэлч доотлын давхар танаас чинь болохоор зэрэг маск чинь явж байгаа тэр чинь тэнд яваад тэр номерд орсон байхгүй. Тэгсэн чинь бэлж яхад ингэж хаалгаар ингэж би орчил таа нэг номер үзүүлчих гэж үзүүлэх чинь орж ирээд миний нэр даваа үуа гэдгээ хийгээд чи за чи ороо. Тэд номер чи бүтсэн байхгүй. Тэгээд гол нь одоо өөрөө чи үзүүл. Тэгээд би тэргүүтээ орж ирэнгүүтээ нэг юугаа үзүүллээ. Тэгсэн чинь нэг төмөр отроо шиг дуурайгаад цагааны цэгүнд багш маань нэмэн цэгүнд багш маань гэдэг номер тэр жоо бэлтгэсэн шах. Тэгээ ороод үзүүлсэн чинь тэр бүр амар явахгүй ахнаар бүр өглөө тэгээд би чи энэ дээр шивэс мэвэжсэн гэсэн чинь яг сумын төв нэг юм уран сайхстай байдаг. Яг чи надад чи яг нөгөө чи бүр өглөө нэгээ тэгээд тэн дээр чи хөгжүүл тэгээд тэр миний багш магш гэдэг энэ дээр нэмээд төмөр өдөр багш маанаа гэдэг нэг улсын нэр дурд тэгээд дуулж муулаад гэсэн чинь тэр бүр амар хинэгээд чи бүр үнэхээр саваад чи тэр маань сүүл рүүгээ сургууль нэлээ иртгэлсэн байсан чи нөгөө сүүл рүүгээ өдөр болгоо үзээд нөгөө нь инээд маань баахгүй болоод бэлтгэл цөмрөөд сүүлдээ нөгөөх номер да шараа наа чи зөмөрөд энэ тэгэл эсэл баг сүүлдээ баг хасаасан юм. Нэг хамчихгүй юу? Тэгсэн чинь сүүлдрийг нөгөөх нь гойгоо инээдмүүд байсан чинь бүдэр чинь явах ойллоо гэж чинь нэг дөхөөд ирсэн чинь бүр муудаад эхэлдэг. Тэнгүүд нь дахиж өөрөө соён сургуульд тэгээд жоохон хөөрхөн текстүүдүүд нэмээд чи сонирхоод явах гэж гэдэг чи сүүл нэмж байгаа дээр байхгүй медаль зэталтай энэ төр болоод тэгээд тэр чинь нийтийн тоглолтын дээр гарсан чи аягүй хөөрхөн хүмүүс төрээд тэр хөөрхөн байсан. Чи хөөрхөн гутал парик тэр чи одоо бас миний хөөрхөн бас нэг дарбиз өмдөдөг л юм. Ямс юм ногоон мухаа өмдөдөг байсан. Тоосон гуталтай. Тэгээд та билет туурын юм нөгөө нэг тэр чи үйлдвэрчигийн хойдолд нэг юм гуталчтай нөгөө нэг юм тэр үйлдвэрчигийн хойд битүү нөгөө төсөөд байдаг гэсэн шүү дээ. Гуталчны гутал засварын газар байдаг гэсэн юм байна. Тэр лөө орж гоод би ахаа нэг гуталчин дээр гоод ахаа таатаа шууд зузаалаад өгөх гэсэн чинь нөгөө ах чи ингэ бүр гайхаад энэ юунд хэрэглэж байгаа юм бэ? Нөө чи ингэ энэ болох юм шүү гэдэг чи ийм болохоос нөгөө чи ойлгохгүй гэдэг. Нэмээдээ л гэдэг чи энэ ямар өчтэй болоод байна миний гэдэг ихээр зузаалаад ингэ бафриш хийгээл ягаад тэгээд тэгэл гарч ирсэн. Үзээ наалгасаар байгаа тий. Тэг номер бас гарч ирсэн юм. За манай шагааг бол хинтийн хүү гэдгээр нь сайн мэдэж тий. Тэгээд манай влогийг үзэж байгаа хүмүүс бас айлын хід хөөхт вэ бас тий. Аав ээжээсээ хідүүлээвэ. Яаж явж байгаад юу н соёл урлагийн сургуульд орчваа. Тэр нөгөө гоё юм хувцастай нэг ирсэн шүү дээ. Тэр мэрийг нэг ярина. Тий бас
сонссон хүмүүс ч байгаа, сонсоогүй хүмүүс ч байгаа шүү дээ, тий. Би чи Хинтээ аймгийнх айлын том хүү, доороо 5 дүүтэй. Оо. Тий. 5 6 юм тий. Тий. Тэгээд одоо би чинь ер нь оюутан байхдаа л юу 10 жил байхдаа л урлагт дуртай. Айл сургуулийн урлагийн үйлчлэгийн үзэгт ордог тийм. Ер нь тэгээд багасаа л ер нь урлагийн хүн болно л гэж боддог. Тэгээд хичээл намаа нэг тийм бас тэгтээ гайгүй дундаж сурдаг. Би чи 7 8 дугаар ангид амар одоо нэг мэрийгээд тэгээд ер нь бас бодсон байхгүй. За ер нь би нэг шинжлэх ухааны тал руугаа л явах хэрэгтэй байна. Би ер нь Шинжлэх ухаан. би ер нь шинжлэх ухаан ер нь доктор профессор тал руугаа л явах хэрэгтэй юм байна гэж өөрөө бодоод тэгээд хичээлдээ мэрилээ. Англи хэл физик мэдгүй юун дээр физик хими олимпиад хүртэл орж үзлээ. Манай чи манай гэмгш. Тэгээд бэлдээл яасан чинь айгуугаа 8 9 дугаар ингээд 7 8 дугаар ингээд цоорч ирээд 9 10 дугаар ингээд муудцсан аахгүй. Тэгээд би сүлдө бодоод за ерөөсөө урлагаараа л явах хэрэгтэй байна гэдэг. Тэгээд сууст юу 10 дугаар ангид өгсөд сууст конкурс 6 сард ирж өгөөд ирж бүр өгсөн юм. Тий, ирж өдрийн үед чинь хөдөөний конкурс очдог. Энд хотод ирж сууст ирж өгдөг тий. Тэгээд хөдөөний хүмүүс ч өөрхөн жоо бүрэн ичимхэн шүү дээ. Суусны өдөр чинь дөөр баахан нэг хотын хүмүүс чинь нэг бол ялцал ганга царайлаг гэж ихтэйхэн. Тэгээд тэнд нь бас юу ялаа. Би чинь яг улаан зураасны доотлоо таслагдсан байна. Ех үү. Тэр чинь 80 оноогоор ордог байсан аахгүй. Би чинь 79.1 хэдэж үү. Яа улаан зураас татсан чинь яг нэг соёлын сургуулийн урт талд нэг ингээд тэнцэн 50 тийм. Хөдөөс ороод ирсэн нэг чинь сууж торно ингээд аав ээжтэй гөө бат найдвар сумаасаа чинь марыг хамаатрын хөвгт одоо чинь сумаар нэг юм болж байгаа шүү дээ марыг нэг. Сууж манай сумд нэг ч суусын хүн байхгүй ганцхан бол бараг гэдэг чинь бөө бараг нь сум орнуудаараа л үдчих нь олгоод ирсэн ирээд ирсэн чинь унцдаг. Яана. Тэгээд нэг харсан чинь очиод нэг нэр игээл харсан чинь алтан шагаа дээрээсээ гээл харсан байдаг байсан чинь яг улаан зураас таслагдаад доотлоо харсан чинь алтан шагаа гэж чинь. Яа. Тэгээ унчлаа. Тэгээ одоо яахаа мэддэг нөгөө чинь тэгээд харин шүү дээ тэгээд 106 сард юм чинь тэгэл гэрлүүгээ харьлаа. Очоод аав ээжтэй хэлсэн. Тэнцээ гэсэн. Яана за. Тэгэл тэнцээгээд хэлсэн чинь аав ээж чинь бөөн баяр болоо тэгэл намар наашаа хичээлдээ ирэх боллоо. Тэгэл ээж хэд чинь зүгээр модоо авдар бэлдээл хүнээр чамдаа байхгүй тэр үед чинь манай нэг сумын нэг ах байсан. Чамдаа бэлтүүлээл аав чинь төлбөр хийгээд үхрээ ажиллаа. Яана. Би хэлж чаддаг. Тэгэл одоо ямарчсан би тэгээ би ингэсэн байхгүй тэр 6 сард байсан чинь нэг дээд хөрсөн одоо хинч байсан одоо санддаг юм аа. Жажиг юу ч намар хүрээд ирээд чинь зарим хүмүүс нь орохгүй бол дээш игээд нэг ингээд нөхөлтөд ингээд орчдөг байхгүй тэгээ би сонсцсон байхгүй. Тэгэл намар тэгэл ч мөхрөө ажиллаа. Тэргээр ч одоо зөвхөн хургай машинаар тэгэл наашаага ирлээ. Нөгөө нэг цэнхэр модоо авлаа. Ээж дагуулаад наашаа явлаа. Сумын төвөөс зүгээр баяртай гэдэг наашаа ирлээ. Тэгээ би хэлж чадахгүй л яваад байгаа. Тэгээд наашаа эрэхтэй би чи яаж яхад цагаан костюм. Тэгээд тэр чи цаацгаа костюмтэй тэр чинь нэг өдөөний хүүхдүүд чи өөргөө нэг хот руу явахаар гангалч л явах хэрэгтэй гэсэн юм ойлголттой. Тэгээд тэр цагаан костюм чи миний хонхны 2 10 дугаар анги өмсөхдөө 6 сард өмссөн цагаан костюм байхгүй юу? Тэгээ явах болсон чи гангалч явна юу өмсгөө гэсэн чи гоё хувцас байдгүй. Би жака өмсчөө. Тэгээ хонхны 2 цагаан костюм өмсчлаа. Тэгэж хараад байна. Костюмтэй явах юм бол тэгж. Тийш та одоо тэгэл хотоороо явж байгаа юм чинь одоо гэдэг чинь нэрээ бас тийм шүүгээл аавч гэсэн нэр хангай юу гал. Гүр юм яасан. Тэрийг одоо бодоход энэ хотод ирээл өмснөөс. Замдаал тэр чигээр гангалаад юм. Тэгээд цагаан бичээхөө өмсөд хургаас суут. Ээлжигээ дагуулаад үхэр хойногоо ажилтсан үхэр хойногоо сургалтын төлбөр хойногоо цэгэр авдартай. Тэгээд хотод ирлээ. Даригт хамаатны даригт буулаа. Тэгэл 9 сард нэг юм болоод одоо нэг гэрш мэнш аваад гал ажил эхлэх гэж ээжтүүд хэлсэн. За нэг юм хэлье. Юу гэдэг сууж тэнцээг юм аа. Ямар амар юм бэ? Гэд гайхаад. Тэгээ чи ингэдэг гэсэн. Уу одоо очиж гол одоо захиралтай уулзна. Дээш нэг хүүхдүүд одоо ирдэг гэсэн. Мургуул руу шилжээд хаз байх юм бол тэгэл дээшээ татагдаад орно гэдэг. Тэгээд суустай ирлээ. Яг 9 сарын 1-ний өдөр ирчих. Тэр игээр чи шаар маруулаад цэцэг навчуулаад хүүхдүүд нэг оюутлууд чинь 2 3 дугаар курсын хагас чинь дуулалтаа одоо танай маань их хэлсэн баг тийм. Байлах тэрийг санд хахад нөхөрлөө. Тэгж байгаа. Гал ингээд чинь тэгэл хараал тэр хүүхдүүд чинь сүрдчихэж байгаа юм чинь. Ямар амар задгаа нүүрнгийн усууд тэгээд чи дуулах юм бүжгэлтгээ тэгээд тэрвэрлдээл юу байсан мэс ингээл тэгэл дэшегээ ингээд нэг анги руу ороод яасан чинь яг 32 хүүхд таавд яг 32 хүүхд.
байж. Бүтэн байж гэнэ үү? Яана. Шилжээгүй. Яана. Нэг ч үг яваагүй. Яваагүй. За. Тэгээд яасан жил уйллаа би одоо ингээд уйлаад одоо ингээд яасан. Кино урлагийн дээд сургууль руу эсвэл орох юм уу гэж хэлчихсэн. Гуц руу орох. Заавал суйсал ормоо гэл. Дээшээ тэгсэн чинь алтан гэрэл захирал байдаг юм байна. Тий. Багш нарыг асуулаад асуугаад яваад байгаа шүү дээ. Алтан гэрэл багш руу орё гэдэг. Нөгөө зэг модаа амттай явж байгаа шүү дээ. Нөгөө цагаан костюмтайгаа. Нөгөө цагаан костюм маань замд пургаад өмсөд ирсэн. Жоо хөлн шороо болцсон. Бучигдсан. Тэгээ бучигдсан. Ус бас үсээ ингээд наран цэцэд досноор тосцоо бас гэлтгээр. Хангал авах хэрэгтэй. За ингээтэй бас ингээтэй. Тэгээд цагаан самжийнхан ингээд жоо хэр болцсон ингээд. Бишээ тэр чинь үсээ би 6 сард бодсон. Ягаан өнгөр бодсон. Юу ягаан бэ? Тэр үед чинь нэг юм ягаан цэнхэр мэнхэр нэг хонгоо ирээд үсээ амар боддог байсан тийм. Ягаан өнгөтэй байсан. Тэр чинь 6 сард бодсон үс чинь 9 сард жогоо тийм зэгэл сард маягтай. Нилээн Золби ягаан болцсон гэдэг. Огороо олгоод харна гарч ирээд үзүүр дээр ягаанууд нэрсэн. Тэр чинь 6 сард яг 10 дугаар ангид өсгөд бол их гоё ягаан байсан. Гоё ягаан байсан. Тэр ягааны чи бас наран цэцэд осоод олцохоор ингээд айгүй гоо солонгороод ирдэг байхгүй. Тэгээд тэр ягаан чи 9 сард жоохон золби ягаан болцсон. Тэгээд жоохон өлийн эртээ цагаан бичээхтэй нөхөл яваад байгаа шүү дээ. Сойс. Тэгээд асуутай. Тэгээд ээжигээ дагуулт. Тэгээд сойс. Тэгээд сойс тэнцээгөө. Захирал руу тэгээд алтан гэрэл захирал руу орлоо. Тэгээд яасан чинь одоо би ингээд мужик холоо ингээд шалгад өгөөд тэнцээгөө маа тэгээд би хавар ингээ өгсөн чинь яг Улаанзуураас доогоор ингээд хэвчээ тэгээд намайг ингээд татгатаад авсан чинь ингээд ингээгээд өгсөн чинь тэгвэл боломжгүй шүү дээ нөхөө одоо чи ингээд тэгээд тэнцээгөө чинь одоо бид нар чи яг нормоор л ингээд хүүхдүүд аавна нэмж тэгж аавна гэсэн юм аахгүй гэдэг. Тэгэл ачих би гойж яг л энэ ангид би сууж тармаа би миний баг юм. Ойлаа. Бас яг нэмэлтээ жоохон тавилтаа явчихсан чинь тэгсэн чинь алтан гэрэл шиг гэж. Одоо энд өөл зогсоод явахтай хүмүүний. Тэгээд гарлаа. Тэгээд харьлаа одоо дээрх рүү нэг айл руугаа л очиж байгаа шүү дээ. Тэгээд маргааш дахиад очино гэдэг. Дахиад очлоо. 9 сарын 2-нд. Тэгээд хичээл мичээл үргэлжлэж игдэрч байгаа шүү дээ. Тэгээд өдөр болоо очсон би. 7 хоног. Хөө за. Тэгээд сүүлд алтан гэрэл захирлын өрөөл өдөр болоо. Яасан юм бэ? Энэ сургууль ормоор гэсэн чинь алтан гэрэл захирал сүүл рүүгээ алуу чи яасан хэцүү хөвгтүүдээ нааш өрөө дээргээд доошоо дээр алтан гэрэл захирлын чи өрөө 3 давхтууд байсан. Намайг нөгөө чинь хөтлөө доошоо тэр инх хоёр гэдэг багш байсан. Ингийн багш. Гэвч нэг энэ хөвгт одоо ингэж яваад байна. Нөгөөдөөс ирсэн гэдэг ээж авдаа хэлээгүй юм байна. Тэнцсэгээд хэлсэн юм байна. Яг Улаанзуураас доор нэр шалгасан чи яг байна. Чи компьютер бүртгэлтэй байж байгаа шүү дээ. Энэ хөвгтийг одоо ингэж авах. Манай театр урлагийн факультеттэй бол тэгмээр хэлэх чинь Уртаа хамгийн хөшөлөө уртаа хөшөлөө. Уртаас багш байсан баг. Уртаа хөшөх. Тэгээд уулзуулаад ингээд үгүй одоо яг хүүхдүүд ингээд формороо ингээд явж байгаа одоо ингээд яах вэ гэдэг. Тэгээд нөгөө чинь нэгэн багш нарын эрхтайтай нэг хурал морол болж ийж заа 32 хүүхдийг 33 болгоод авъя гэдэг. Тэгээд аваад би чинь дундаас би чинь 9 сарын баг 10-д гэж би чинь сургуульд орсон байхгүй. шүү дээ. Би чи орсон чи ерөөсө болдгоо нөгөө анги чи ерөөсө тасч өгдгөө. Ерөөсө нэг л тийм нөгөө тэр анги чи нэгээд нэг юм жүжигчтэй нэг өөр байгаад байдаг тэгээд нэг хотоос нэг тэгээд бөө тэмүүлж орж ирсэн тэгээд нэг хөдөөс орж ирсэн хүүхд чинь нэг юм гэрээ сүл рүүгээ санаад тэгээд би чинь 9 дугаар ангид 10 дугаар ангид сурж агаад тэгсэн чинь нөгөө нэг сургалтын төлбөр мөлбөрөөд би чинь нөгөө үжээ төлцсөн байсан чинь өхөр ажиллаа явуулсан байсан тэгсэн чинь тэр ангид нөгөө нэг шинээр ороод ирсэн тэгээд нөгөө гэрээ санаж ирсэн тасахгүй явж ирсэн хүн чинь жилийнчлээ аваа гэдэг гарчдаг байхгүй. Яа. Тэгээд жилийнчлээ авангуудаа би чинь жил энэгээр чинь хотоор жойргоод чинь байшин барьлаа, лагер дээр байшин барьлаа, хямын цэгт ажиллаа, баард хамгаалагч хийлээ. Одоо нөгөө нэг 13-ийн нөгөө нэг одоо ямар баар лээ тэр чинь нөгөө лас бишээ юу лээ. Нөгөө шатдаг шатдаг нь юу яа? Ийстийн замын эсрэг талд нэг өнгө тинэд гэдэг. Тий. Тинэд. Одоо нөгөө иргэн дурсах ба. Би тэнд чи хамгаалагч байсан. Өө тийм үү? Тэгээ би чи бааха анинертэй би чи хямцлагт ажилласан. Тинчи би гэдэг жилийнчлээ авсан юм чинь тэгээ жилийнчлээ авснаа бас бөө юм утгаж орчоод аавчтай бас хэлээгөө. Жил авснаа хэлээгөө. Жил муугаад чичилдээ явж байгаа л гэж самарсаа жил ингэ ярьж байна. Тэгээ хямын цагт ажиллаад нэг өглөөдөө тинжими гард нөгөө мах авдаг. Тэгээд нөгөө хямын зэхээс үлдээ тараалт хийдэг. Тийм ажил хүртэл хийлээ. Кондуктор хийлээ. Тэг бүтэн жилиг тээ. Тэгээд дараа жил 9 сарын 1-нд дахиад жил өнжөөд орсон чи одоо манай нэг найз нар одоо манай анги тий. Тооги одоо ингээл миний мо талигч хоёр талигч бэлгүүнэ гамба отхон туяа
За тэгэл одоо Маша хулан байна ингээл мөнгө чаргаад Батушка гэж бид хэд чи ингээд соёнбоо гэл. Тэгэл тэр ангидаа орсон чинь яг ерөөсөө адилхан маний яг нэг оркот гэж байна шүү дээ. Оо, миний хамууд гэж. Миний жинхэнэ миний андууд гэдэг ор. Амар авьяастай хөлтөд байсан. Тэгээд тэр ангид яг л өстө миний хүссэн анги байсан. Тэгээд тийм нөгөө хүссэн ангидаа авах гэж хүн чинь ингээд айгүй гоё дуртай бүх юм аа ингээд. Тэгээд тэр ихний тэр нөгөө нэг музикал анги чинь ерөөсөө бид нар чинь арай жоохон өндөр тэгээд бид нар чинь ерөөсөө суусын модонд орохгүй шүү дээ. Оронгууд айгүй тийм үнтэй газар орно морно гэдэг. Их тийм тусдаа нэг тийм нэг юм суус музикантай бараг нийлдэггүй нэг тийм анги байсан шүү дээ. Тэгээд тийм мюзиклийн хамгийн анхны анги гэдэг тэр чинь. Тэгээд өөртөө бас тэгээд бодоод ойлгоцсон байсан юм аа. Тэгээд сүүлд айгуугаа найзууд болсон л тоо тийм. Тэгээд л яг тэр ангидаа ороод тэгээд их гоё тэгээд тассан да. Гоё анги байсан. Тэгээ айгүй гоё анги тийм. Манай анги чинь тэгээд их коллективтэй тэгээд нэгдүгээр курсээс юмнуудаа ингээл бичгнүүлэл эхлээл тэгэл. Тэр суус орсон тий түүхтэй. Тийм л юм байгаа юм да тий. Хоол ирчээл хараад. За одоо хоол ирсэн. За наашаа. Хоол өдөр. За энэ цаах юунаас аваарай. Энэ зоо шимээ. Йоо. Асархууч тасарж байдаг шүү. Асрахууч асран шүү дээ. Тайван шүлстэй. Энэ нөгөө хятад нэг юу гэдэг чинь нэг юу гэдэг л гахаа махаа авчурах гэдэг чинь тэрний одоо Монгол хөвлөрнө гэх юм уу? Зөв. Өвчүүгээр ингээд юу яатсан? Ингээ эндээ гоё ингээд. Наа чи бас л. Наа чи бас алан шүү дээ бас л. Энэ одоо баг чинчгүй шиг л харж. За сайхан Монгол хоолны цуглуулга. Монгол хоол. Юу вэ? Бидний хоолууд нь бас их гоё шүү дээ. Тийм ээ. Энэ хөдөө гарч яваагүй ч болж. Авсан ба би зүгээр гавшаад хийх хүсээ. Оо ямар гоё юм бэ? Нэрээ? Гоё. Аа гоё юм бэ. Амттай бас энэ гадны дотны улсууд ирэхэд өдрөө бас энэ нүүр загсаа бас гоё. Тийм биш үү? Монгол үндэсний юм хоол байдаг шүү. Хоолноос гадна энэ хараа энэ ресторан энэ нэг бүр хийх гэж үнэхээр хүч хөдөлмөр сэтгэл зүрхээ зориулж хийсэн байна. Энд бол Хүүхэм чимхлүүр ажилласан. харин тийм. Тэгээд энэ харалтаа одоо үндснийхээ өв соёл уламжлалыг ингээд тээж гоё бас хийж өгсөн байна шүү дээ. Айгуу гоё. Сэлбэр. Энэ 12 жилдээ өрөө байлаа. Тэгээд дотроо энэ өрөө нь бол дандаа бүх нөгөө нэг бацууд дандаа мөнгөн битлүүдээр одоо ингэ сет. Бүхэн мөнгө. Энэ өрөөнийх үү? Одоо ингээд хүмүүс өөртөө ингээд орж ирээд ингээд энэ хан дээр байгаа энэ зурагнууд ч юм бол бас нэг юм үндснийхаа дээр хэрэглэгддэг байсан Одоо шулуу компани бүх бүтээгдэхүүн Монгол үндэсний өв соёл ийм байдаг юм аа. Харуулж. Ястаа сэтгэлээ шиг энэ саналууд нь хүртэл одоо ингээд дандаа зориулж гэж яалтаа. тийм биш тийм бичигтэй тийм. Бичигтэйгээ. Тийм болохгүй. Халаасны жимс. Goes it. Би ч одоо сахар идэхгүй баг шүү. Тийм үү? Сахар ерөөсөө хэлэхгүй. Ганц эргэж байгаа сахарнууд энэ алкогол нэр. Мөнгө сахар. Тэгэхдээ энэ юугүй Глютенгүү гэдэг чинь их зүгээр юм байна. харгалахгүй. Тийм байна. Наа чи нэрээс толон үсгүй юм шүү. Тэгээ би ч одоо би турсан бооз. Нэлээ. Би чи 12 3 би чи 94 хүрсэн шүү дээ. Одоо би яг 80 баг шүү. Ямар гоё юм те. Фитнес ч хоол юм уу? Хоол фитнес даалдаг оног. Фитнес ч хотлоо яваад байна. А яг гол юм бол яг хоолороо гурилан хасаал, сахар хасаал. Сахарын хэрэглээгээ бүр 0 болгоол тэгээд гурил идэхгүй байгаа даа бол аюу гоо. Тэгээ орой тэг баг юм дээ. Ер нь гурил сахар чинь ер нь гол нь гүзээ. Шүү дээ. За одоо гурил сахар идэхгүй байгаа хүнд гоё юм. Козетийн чихэрнээс өгдөө. Энэ болохоор нөгөө манай Козет Монголыг оруулж ирдэг юм гоё сахаргүй чихэр. Жажилдаг жуус гэдэг. Ямар сахарын агуулмж байхгүй. Одоо сахартай хүмүүсээр идэж болдог. Одоо хүүхдүүд мөхтдөг бол бүр зүгээр. Оо тийм гоё чихэр Япон чихэр гэдэг байхгүй юу? наа чи хаагур зарах уу? Хүүхдүүд одоо хүүхдүүд чинь чихэр иднэгээд орё. Харин тийм одоо ийм чихэр Чихэр өгөө өгж болохгүй байя байж болохгүй. Эрзэн чихэр шиг юм шиг. Тэгээ хүүхдүүд аяйгуу дуртай иддэг нэг. Аюулгүй. Сахаргүй. ямар сахаргүй. Яг жимсээрээ.
Тэгээд жажилдаг жуус гэдэг Нэртэй. нэртэй. Энэ хаанаас авах Дэлгүүрүүдээр супермаркет одоо энэ тэнд борлуулалтад хэлсэн байгаа. энэ ч зүгээр юм шүү. Юус нэг тураад нэг саагаар хассан болохоор заримдаа аюу гой юм чихэрлэг мэдвэ. Эдмээс хашаа. Тэгээд энэ турж байгаа хүмүүст бол бүр энэ аюу. Чаа үртэй энэ. Дэглэм марж байгаа хүн идэж Яг байна. миний юу вэ? Энийг идчихэхэд нэг амттай юм нэг машин жишээндээ хийгээд болчихсон. Тэгээд нэг хаяа нэг идчихээ. Энд ямар сахаргүй юу? Ямар сахаргүй. Яг миний. Яг жимсний хамтаар. Айгуу гоё чихэр. Энэ нөгөө оруулж ирсэн анх мэдэж оруулж ирсэн газарт нь бас баярламаар. Тийм ээ. Тийм. Хүүхдүүд аюулгүй өгдөг учраас Тэгэхгүй бол одоо энэ манайхны сүүлийн үеийн сахарын юу ч бас өндөр болчиход шүү. Аа хэрэглээстэй амар тийм тархалал. Тэгээ гол таруулалч ерөөсөө сахар шүү. Тэгээ гурилын хэрэглээ. Яг бүр бойл гэж байгаа юм шүү те. Одоо зүгээр гоё тэнцвэртэй хэрэглээл те. Чи чи бас одоо бас янзад дурсан шүү дээ. Тэгсэн. Нэг чи бол тураад бид бас одоо жоо эргэж нэмсэн гайваа барьж. Нэмээд сая зунжингаа влог гэж идээд тэгэл яг л юунаас болох вэ? Идэн шууш тэгэл яг нөгөө нэг гурилан бүтээгдэхүүн сахар. Яг тэрнээс чи яг анх нэг оргид үедээ хасахтаа хэд хассан бэ? Амар хассан шүү. амар сайн ассан шүү дээ. Бараг 20 30 жил хассан. Юу 30 цааш шүү дээ. Тийм үү? Бүр өөр юм шиг болцсон байсан тий. Хоёул яг юунд болдог вэ? Өндгөн толгойд. Тийш дээ те. Тэн дээр нэрээ. Өндгөн бүтээж чи бас базар дэхнэн дээр илгээ өгнө гэж дахиад тийг авах нь. Тэрс өөр гэнэ Тий. Манай ихний хэсэг амар өстэй санд чододол гарч ирдэг. Яа тий. Би ерөөсөө тэгж зовдгоо шүү дээ. Зовдгоо шүү дээ. Байгаа л энэ. Идэл угаад байж дээ. Гү чиж бас заримдаа гэхдээ гоё хассан явж идэг юм аа. Үе юу бас. А тэр үедээ л нөгөө орой идэхэ бэлдсэн байсан байгаа. Зургаар шүү дээ манай гэсэн юм. Зургаар. Их дураараа хүн шүү дээ. Би бол одоо ер нь турах тийм одоо амлын ном бичиж болоод би докторын зэрэг хамгаалах л байна. Яа. Бүх юмыг судалж байна шүү дээ үнэхээр одоо. Тэгнэ тийм. Тэгээ одоо турахаар чи одоо энэ юу нүүр толгой үлчээд байгаа. Хоёр ер нь жоо ижил төрлөө. Чубас угийн том толгойтой хүн чи одоо хүүхэд бахын миний ажмар чинь 64 шүү дээ. Толгойн ажмар чинь малгай олддог шүү дээ. Нүдний шил таарах. Хэр оргийн нүдний шил олдохгүй. Ийм өргөн түүшинтэй, тэгээ ийм хацартай, тэгээ би чи таргалахаараа ингээд толгоогоор ингээд нэг таргалдаг. Тэгээ турангууд толгой ерөөсөө үлдээл. Тэгээ хамгийн шууд толгоон турдаг болтой. Энэ хүн чинь бас яг Тийм үү? таарах шил олддгоо. Бас. Шил бол таарна. Жижиг тэгээ дандаа юм том шил олж ёо. Чи бас тургаар бас чобос ус бол. Тийм шүү дээ. Би ч бас ядчихдаг байхгүй. Тэгээ ямар санд би нэг 10 тэгээд кинонд тоглоод хамгийн отхон баатартанд тоглохгүй. Тэгээ турах шаардлагатай болоо найрлагч тур гэж дурсан. 20 дэлгэцлээ. Оо. Сэргийдээс би чинь 70 идэр ордлоо турж байгаа. Сайн турсан биш. Турж болох бүх юм хэрэгэлсэн шүү дээ. Одоо чинь одооноос чинь 2011 оны юм шүү дээ. Тэг чинь би хоолоо дэглэн барьж байгаа. Бэлтгэл хийж байгаа. Хоолны дуршил болгодог ийм ууж байгаа. Алюминий дэглэн барьж байгаа. Одоо ерөөс турж болох ерөөс бүх юм барьсан. Тэгээ сайн байж байгаа. Тэр сайн гэсэн Cerebral life гэдэг юм уу? Одоо ерөөс баг турж болно гэсэн юу бүгдээ нэрлээд би чинь амар толгой олчихгүй. Тэгээ би UB пасын хашаад би нэг цусан хувцастай би гүйдэг гэсэн байхгүй. Тэгээд юм уудаг нэг хоолны дуршил болгоод нэг тураадаг юм уудаг. Тэгсэн чинь нэг өдөр гүйжсэн чинь ингээд өлдөөд Яана. ингээд сонирм болоод яг унах гэж шүү ингээд яг ингээд толгой тайвалцаал ингээд яг кинонд дэр ингээд ухаалж унтгаад камерыг ингээд хөндлөн болоод яг тэр чинь хөндлөн болчтой ингээд тэгээд ингээд яг нүднийг өөр ингээд юу яадаг юм л гэдэг юм жилзэл ингээд оч ингээд малзаал яг тэг би дэрэг ордог гэж бодож байгаа. А кинонд дэр ингээд яг үнийн кинонд дэр яг жинхэнэ юм бэ. Тэгээд ингээд хүүхдүүд ингээд ондогдох юм уу хүүхдүүд ингээд салхилж малхилал пасс хашаад явж тэднээс санаа зовоод байгаа. Энэ кантер ингээд дүшээд ингээд яг ухаалж болохгүй шүү гэдэг ингээд дүшээд ингээд суугаад нэлээд байж байгаад ингээд хэлсэн чинь эргээл ингээд арч ирсэн. Яг тэгт юм бэл. Тэгээд тэгтлээ би чинь хассан байхгүй. Тэгээд тэр 10 дахь кинонд явсан чинь манай нөгөө нэг нүүр будагч нөр Монгол хүмүүс байхгүй. Тэгээд өглөө ингээл бид чинь 6 зураг эхэлнэ. Би ч өглөө усаад бас нэг тэр увцад зураг авт хийсэн. Архиад өглөө усаад би
дөрөв жүжигчд нүрээ утгах юм би чинь гүйдэх олор гүйдэх. Тэгэхгүй бол ингээд таргалж байгаа юм чи. Камер дээр оператор харж байгаа. За шагаа жоохот нэмээд биш шүү. Яас ирсэн юм бэ? Тэгэл гүн бол турахгүй дээ 2 3 сар авч байгаа юм чинь. Зураг зөрүүлэхгүй бол би чинь өглөө болгон гүүгээл. Тэгээ заримдаа нөгөө нүүр будагаас нь хоцорчин. Тэгээд өр Монгол нүүр будагчнаас чи яс нөгөө яг цагаараа л том жүжигчд бодуулаад тэгээд нөгөө оронгууд за болшоо цаг дуусчаа бүд дуусаа чамаг бүр бод хэлэхгүй гэдэг. Өнөө хогийн заа. Тэгээд ихэд гүй би одоо зураг зөрүүлэхгүй бол би ингээд гүйдэг юм аа гэж хоцорчоод игээд чи. Чи тэгээд бүр өглөө бүр өөрөөр бүр эрт боц гүйж юм даа гэдэг. Гүй би гүйгээ заа гэж 2 3 удаа бодууллаа гуйсаар байгаа. Тэгс нэг өдөр орж бүр бодгаа бүр ингээд хураацсан байчихсан. Тэгээд ингээд гэсэн чинь гүй би одоо ингээд ууч дээр одоо ингээд би бас дахиж би хоцрохгүй одоо ингээд дахиж би юу н том жүжигчтэй би хамгийн түрүүнд одоо бодуулж яа гэсэн чинь аас амар уртаа энүүдээ онголгоод дахиад бодаал намайг айгүй уртаа бодож яснаа энийг мөн ингээд барьж үтснэ энэ бүр ясваа штэ одоо бүр чи бүр өглөө бүр гүгээд бүр нэг турд хийхгүй штэ чи наадах солонгос юм шулуулаа гişap энийг шолоол гэсэн штэ энэ бүр ясваа штэ энэ одоо бүр чи бүр өглөө бүр гүгээд намайг бүр илүү ажил удаад чи байж штэ бүр хүний ажил цаг бараад чи одоо ингээд өглөө бүр гүгээд ямар нэмэргүй одоо турд хийхгүй штэ ясмар турахгүй штэ Торхгүй бүр турд хэлэхгүй те одоо чи бүр гүгээд хүний ажил бараад ах юм аа чи. Тэгээ эсвэл чи энийг яваад бүр солонгос бүр шулуулдаг юм яадаг гэсэн шүү дээ. Тэр чи одоо миний хамгийн одоо оргил турлахгүй юу. Тэр цагаас хойш би одоо нэг юм турлтын одоо нэг ерөөсөө амьдралынхаа туршилт үзэж явуулдаг. Йоо. Манай оноо ах чи бас мастер юм лээ шүү дээ. Мастер шүү дээ тий. Амьдралынхаа туршилт дандаа л тийм турах юм ярид насаараа тэмцэж яваа шүү дээ. Тэгээд өөрөө өгүүлсэн тийм мондгор хүн чи одоо тэгээд хэцүү тий. Харин тийштэй өөрөө угаасаа турсан түг байхгүй. Тийм өгдөлтөө бол тэгээд зүгээр л 50 байж болдгоо мөн чи. Тэгтээ турдгийм аа сүргэн. Гэтэ оныхын тэнд гоё өнөг байгаа ш идээд тахт турахгүй гэдэг чинь. Өөрхөн ингээд нэг юм жижигхэн юм нэг юм 50 аяг шиг юм жижигхэн юм аяг олж авсан юм байна. Одоо ерөөсөө энийгээр л ичдэг. Иймхэ хүний ходод ийм байдаг. Тэгсэн тэрнгээр л ингээд өөрхөн иддэг юм аа л тэгэл. Зөвхөн тэр натурд нэг сэргээ шиг хийжсэн гинэ. Тэгээд тэрийг идээд байсан ерөөсөө турахгүй нэмээд тархаад байгаа. Оо иймхэ хундаг шиг юм. Тэгсэн чинь онаахт тэгсэн аяга барьцныг өдөр тэгсэн байж гэсэн. Саний юм. Энийгээр идээд тахт турахгүй гэсэн. Чи идчихэж байгаа юм. Идээд байгаа юм шиг. Локер утгаар идээд тах турахгүй гэдэг чинь аюусаа нүсчихэд өгд өөр жижиг аяг бариад байгаа байхгүй. Энийгээр идээд тах турахгүй юм дагс гэсэн. Далдуур цаагуур наагуур тэг юм идчихэж байсан байж таараа тий. Манай навчаагч чи бас манай хамтлагт бас нэг хэсэг таваас 2 3 жил байсан шүү дээ. Навчаагч чи бас аягүй ихт нэг юу ирдэг байхгүй. Дайет ирдэг байхгүй. Тэгээ цаа чи хаард шүү дээ. Ста юу яахгүй. Одоо турж байгаа. Хамаа намайг гурмууд идэхгүй гаал. Өвчгнөлөөс. Турж байгаа гэсэн чинь. Нэг өдөр өглөө шөнө архи байгаа өглөө орж ирсэн чинь. Ста авах шөнө оронгуудаа жигнэр бод. Тий. Сонссон байж тагс орж ирсэн. Халааны готоо шил ууцсан. Тэгээд бодаа. Асад янз шүү дээ тэгээд. Анаад шинжлээс өмнөдөө дурна. Би саагаар хэрэглэхгүй, гурил хэрэглэхгүй гайгүй турч. Гэтэ ер нь айгүй айтаа байгаас найрс марс айгүй айтаа хөөх мэнэ. Гоё. Өстой гоё. Өсгөө гайгүй. Юу нөгөө хинтээ. Юу Нөгөө цагаан бичиг. Юу цагаан бичиг таа. Юу нөгөө 9 тусаар тагсчихсан шүү дээ. Хичээж байна дээ. 9 тас мос ингэж байгаа л тий. Нөгөө сахар усанд ингэж хойлж утгаж байгаа. Тэгээд чи одоо вакс юм а да? Одоо нэг гэл маягэл юм болгож байгаа шүү байгаа тий. Цаараа хүмүүсийн тий. Тэгээд хөөрхөн нэг өндөртэй болсоо бүгдээр ижлэх өндөртэй болоо. Тэр үедээ бас гангараад л тий. Сойст арх уужээ юу? Одоо уусаа. Ямар тэнийг юм асуудыг. Одоо ярьтаа харна. Одоо уусаа. Усын үйлдвэр яг уу. Ховын үйлдвэрийг л голцоо явуулсан да. Хэрэг л. Бид идчихээр гэдэг. Би ч сууч дээр баг амьдрдаг байсан шүү дээ. Тийм шүү дээ, ер нь бол. Тий. Угаасаа байранд нөгөө карма өрөө түрээсэлдэг. Карма өрөөнд очисон чоолгоо сууч дээр ялгаа ямар ч ялгаагүй шүү дээ. Ихтэй арай сургууль дээр хоёр нэг онцгой ялгаагүй юм чинь зааш энэ хавираад байж байгаа. Сургууль дээр байж ирсэн арай сонирхолтой болтой жоож их юм болж идэл дэргэж нэгээд. Тэгээ одооны оюутнууд ерөөсөө тийм бүснэ гэдэг тийм ойлголт байхгүй болсон. Тийм шүү дээ. Манаас хамтлагийн жүжигчид нөгөө шинэ жүжигчтэй бид нар бас нэг юм өсөлтөд тухай ярихгүй юу. Тэгсэн чинь одооны хүүхдүүд ойлгохгүй л ингээд нэлээд сонсч ирсэн. Тэгээ яагаад авах хүсэж байсан.
Мөнгөгүй өсөхгүй. Ямар сони. Та нар яагаад хэлвэл гү бид нар одоо тэгэл өдрийн хоолой идэл дээр тэгээд би нэг юм онгой ярьсан. Нэг цовын 4 сэрэ гэдэг онгой ярихгүй юу? Тэгсэн чинь яагаад дөрөв идэж байгаа гэдэг. Тэр онгой ерөөсөй ойлгохгүй зүгээр. Тэгээд бидний үеэс бас хүнд байсан байгаа шүү дээ. Тэгээд тэр өдөр чинь тэгээд анх тэр нэг хараа гэдэг арх гарахгүй юу? Тэгээд бид нар чинь дандаа заан гэдэг арх бодог. Заан штэ арди. Заан гэдэг юм зааны толгойтой арх гэдэг нь одоо ярьж болж юу яаж гэдэг шиг тэгсэн чинь нэг өдөр хараа гэдэг аюу үнэтэй арх гарсан байна гэдэг. Тэрийг ууж үзьгээд ангиар ярьлаа. Тэгээд нэгийг Нямкаг одоо нэг бонж байгаа зураад тэгээд Нямкаг явуулаад 110 чи хажуултаа нэгээд юм тайсны хажууд цонхтой байсан. Тэрийгээр орж гараад өөд суухад жижүүртэй бас баригдахгүй шүү дээ. Тэгээд нэг тэр хараа гэдэг үнэтэй архийг одоо уу гэж үзээд хамаг мөгөнд илүүж жагаад ганцхан шилжигээл яхаа бас сонирхоо гэдэг. Явуулсан чинь нөгөө явсан маань орж ирэхдээ хангиж ингэр гээд 2-3 шилжиж бариад ордог. Юу вэ гэсэн чинь яг би ганц л уужаас заанаа л ой. Бороош заантаа ороод ирдэ. Бас амхандаа олон тэгээд ер нь заан тэгээд 100-ийн мэлэн гомонтой л ер нь үтс тарсан шүү дээ. Ер нь нэгдүгээр курс ер нь яаж одоо бодоход тэр ходоод модоод тестиг байсан юм бол та. Тэгээ манайхын чинь бүгдээр нэг юм барайны шилтэй. Тэгээд тэр 100-ийн мэлэн гомонгоо ерөөсөө яг өөр өөртөө барайны шил нэртэй. Тэн дээр ингээ шагаа батлаг одоо ингээ нэрнүүдээ үзсэн. Тэгэл тэр голоор нэг хулаад тэн дээр хийгээд тэгэл сойс дээр л байж байгаа шүү. Тийм шүү дээ. Ер нь сойс дээр л тэгэл унждаг байсан шүү дээ. Байнгын тэнцээ. Тэгээ одоо бол тийм байхаа болцсон юм билээ шүү дээ. Хонж мондог те бид нар чинь хонж юм хийдэг байсан шүү дээ. Тэгээд одоо би хэнийг санахгүй байна. Нөгөө нэг юу яагаад айгүй хоноол бэлэн гомд идэв шүү дээ. Тийм. 50 наполеон 50 100-ийн ундаа. Тийм шүү дээ. Манай байлаа илүү эсвэл батаач илүү нураач илүү аль нь ч үлээ мэдэхгүй ямарсан ингээм бэлэн гомыг хийгээд тэрийг ингээд дэвтэйгээд идэн штэ. Идэхгүй дөнгөж халуус хийгээд байжсэн. Доороос нэгэн цаалга. Тийм үлэн багт. Уутан дотор нь дэвтэж иддэг гэсэн юм шиг бас тий. Тэгээд яа, яг тийм биш ш нэрээ. Тэгээ одооны хүмүүс тийм байхгүй. Бид нар шин суусыг коридороор тэгж явсан шүү дээ. Суусыг халаалт ирэхгүй удлаа ирж авахгүй мөнгө цуглуулах гэх. Сургууль маань одоо бас бид нар хандив босгож байгаа гэдэг халаалт авах гэдэг ингээд 100 төгрөгөө гэдэг авч байгаа. Багшд баригдаа загнуулаад регистрацийн хурлаар орж ирсэн. Сургуулийн халаалт 11 сард 10 сард тэр таанад ямар хамаатай байх. Тэгээ оюутан чи хөргийн амтай бас нэрэл бас сургуулийн халаалт ирэхгүй улсаас халаалт нь хорцгөл тэнхтүүлж байгаа байхгүй тий. Тэгээд нэг манай гэж бас эвдрийн камертай байсан. Тийм тэр камераа бариад гудамжинд гарна шүү дээ. Хүмүүлгийн аянгаас солиороод гудамж гараад тэгэл мөнгө төдөр цуглаад зү тэнхч гэдэг байсан. Тийм шүү дээ. Йой. Тэгээ тэрийгэ бариад тэгээд нэг худлаа хуурамч мейктэй тэгээ гудамжнаас мөнгө цуглуулдаг байсан шүү дээ. Тэгэл өөрсдөө нэг жүжигчний оюутнууд ихлээр хитрхээ тийм нүүрмэг байх хэрэгтэй гэдэг. Би чи 4 жил сурахтаа автобусд нэг ч мөнгө төлж үзээгүй шүү дээ. Манайч нэг вокзал бич нэг байр суурьсдаг гэсэн. Тэгэл яг чи эцсэн нэг вокзал гэдэг суурьсаас явдаг. Эцсээс ингээд суун хамгийн хойдлын юунд ламтаар ороод суучин сүлдө контруктууд муу энэ угаасаа нэвргүү дээ өгөхгүй дээ ингээд таньдаг болсон юм. Эрэнгүүтээ ингээд шууд ингээд гөлөжтэй байхгүй. Яг өгсөн мэдгэдэггүй өгөөг нь мэдгэдэггүй ингээд гөлөжгээр ингээд харддаг. Харахгүй харц толгохгүй. Яг ингээд өдөөс ингээд хараад байгаа ингээд харц толгохгүй ингээд гөлөжгээд ингээд тэнгүү дэлээ харж ирсэн аа. Өгцөй байх та гэдэг яваад. Кондуктыг бодуулаад очиж штэ. Тийм, кондуктыг гэдэг. Эсвэл ингээ хойдлын арга нэг гэсэн ингээд зодуул ингээл зодуулаад ихчээ өөрчлөлтөр мас тэгээд уршаа яваачтай гэдэг уршаа гэдэг очдөг байхгүй юу. Тэгвэл урд очсон байж гал дахиад нөгөө их чинь дараагийн модал дээр ирэл кондуктор ирэл алуу ч мөнгө ирлээ. Би нэг дөрөвний хөхтэй штэ. Буугаагүй мүү гэдэг хөгдөө. Дөрөвний хөхтэй шүү. Яа нөгөө манай хин биш үү цомоо цомооч жижигэн бийтэй штэ. Тэгээ бас тийм автобусны мөнгөний асуудалтай штэ. Тэгээ яриаддаг штэ. Ингээл дөхөөл кондуктор дөхөөл ирсэн чинь ингээл юу руу харж агаад цонхон дээр тавья сүнэг. Цантуулж гад тавья сүнэг очигод энэ 5 дугаар ингээ хөвгч юм байна гэдээ ойлгоо. Тэг авахгүй юу гэдэг. Тэр нэг соёсын конкурс өгдөг байхгүй юу? Тэгээ би ч одоо Шаранголын өгд штэ. Бас өдөөний л хөөхд байхгүй юу? Тэгтээ хотод ирсэн л байгаа л да манайх бол. Тэгээд конкурс өгөх гээд ингэсэн чинь одоо нэг цомоо байхгүй юу? Зогсож ирсэн. Өг нь намайг одоо цолон баярч Улаанбаатар хот яах. Тийм шүү дээ. 6 бодлын дээ бүр угшил ийм хүн штэ. Тэгсэн чи би өөрөө өдөөнийхөө чи айл ангаас ирсэн гэсэн. Чи ханаас ирсэн? Бас тэгээд
өдөөний болох гэдэг. Өөрөө хөдөөний хожиж. Тэгээд тэгэхгүй. Йоо, даварцсан би ч Улаанбаатар гаштай гэн. Өөрөө хөдөөний хожиж ханаас ирсэн гэдэг юм. Би нэг автобусаас хөөгж бодсон биз дээ амар ичиж шүлээ. Нэгдүгээр сустаас бүжиг ангийн нэг охин төрөлтгсөн. Тэгсэн чинь яг суус руу орох гээд явж исэн чинь автобусанд явж исэн чинь ард кино театр дээр зогсдог байсан. Зогссон чинь кондуктор яг өрөөд ирдэг байхгүй. Мөнгө өгдөөсөн чинь мөнгө байхгүй автобус суус орох чинь 20 бод яваад их чи боч гэдэг чинь. Цаалаа аймаалаа тэр үеийн кондукторд ямар ч амар байсан. Цаалаа тийм байхгүй гэдэг хөдөлгөөн өшөглөөд өстэй баг. Энэ дээрээс навагш мангастаа тэгэл гүй чи 20 бод яваад бодож мөнгө тийм хаалтаа гэсэн амар загнаад энэ ус аймад манад буудаг хойлын хаалгаа онгоолгож жолооч байгаа гэсэн. Тэрнгээр нэг онгоо олгоод хойлын хаалгаа тамгч бар мангастаа ингээл буулахгүй юу. Тэгсэн чинь хойноос яг буулгаад амар муухай онготой боосон чинь шагаа нааш ороод ирээ нааш мөнгө төч ингээ харсан чинь нөгөө ирдэг охин төрч. Тэр нөгөө өртөг охины нүднээс ичгэмтэлтэйгээр би чинь зодолоод буусан чинь нөгөө охин чинь дуудахаар чинь буцаад орох хэцүү орохгүй байх хэцүү тэр чинь бас магар эвгүй байдал ордог юм байна шүү дээ бас. Гол нь тэгээд үргэсээрэн байсан уу тэгээд салцсан уу? Тэгээд салцсан та. Тэр чинь 14 хоног л байгаа шүү дээ. 14 хоног. Тэгээд манайс чи яаж яах вэ? Бүжгийн ангийнх дээр оруулаад нэг юм бариу юу өмсгчдэг байсан шүү дээ. Нэг юм читод юу хэлээд нэг юм чишиг углуулад юм заавал ертүү зүсгэх ёстой гэдэг. Ивэ миний мөр их юм талигч бүдүүг хамаач өртлөөгүй ертүүд өмсдөд. Жаахан бөксөө авчаастай гэж байгаа санаа сууд. Илий дэмнэ зогсож байгаа. Тэгээд бас тэр турбаа барьцнаа. Чак. Тэгвэл тэр ингээд бүжгийн анги өгтөч чинь таа гэдэг. Батмаж юу батмаж чигээр. Яас хотио ингээд яриад тэгвэл бүжгийн анги өгтөд хажуугаар явгод бид чинь бүгс умцаад тэгээд нэг юм юу өмсдөг ертүүд өмсдөг. Ихгоо тэгээд хөл хачил яаж байгаа. Тэгвэл яг нэг мэрэгжлийн ангийн оюутнууд чинь ингээд хажуугаар уцаас олж гүйлдэл бид чинь цонхроо хараад нөгөө чак. Яг бүжгийн ангид ордог тийм. Яг бүжгийн яаж байгаа тэр заал руу яг бүжгийн ангид нь ордог гэсэн байхгүй бүжиг. Тэнгүүд тэд нар байхгүй бол бид нар чинь дураараа хийж байгаа шүү дээ. Штэ. Нөгөө студиудаа өмсдөг гэсэн зүгээр шүү дээ. Рас математик дэндөө жиштэй битээ гэдэг юм байна лээ. Яг тэр бүжгийн ангийнхаа ороод ирэнгүүт ингээд бүгд ингээд сонир холбогноо тэгээд сонир болоо. Тэгээд хийдэг байсан шүү дээ. Йоо, тэгээ арай л гомдмортэй тарган дургаа хам зүгээр бүр ингээ ертөц битүүртэй. Тий, бүгд өмсгч тий. Тэр ч өмсгөөд ичээд оруулахгүй тий. Оруулахгүй. Тий. Ямар л алхтай юм зогсож байгаа хөтэй тийм чинь. Йоо, бүр нүдэн тарагдчихсан. Тэгээ манайхын сөлдөө байсан гош нөгөө завсалгаанаар нэг урлан бүтээх рүү зам хүнлээ гараад бүр гадаа гараад урлан бүтээх дотор өдрийн дасгалаа хийдэг гэсэн байхгүй. Манайгийн яруу найрагч соён болж чаад нөгөө чишгтэйгээ тэнд гүйж яваа. Багшаа орлаад. Биш готлоо усаа чигсэн чинь энийг өмсөх ёсгүй байсан нөгөө. Нэгдүгээр курсаас бодлож байгаа шүү. Амар шүү. Сүүлийн 4 жилч бас сайхан 4 жил шивж шүү дээ тий. Гоё, өстой гоё. Хамгийн дурсалтай хамгийн гоё үед ч одоо тэр 4 жил байлаа шүү дээ. Тэгэл хоорондоо холилдоо нийлээл хонь ургацгаа гэж. Тэгээ соёстой хичээл дээр хонж моноол тэгэж юм амар гоё тий. Бид нар чи хонхоос харахгүй байхгүй. Чи яагаад бол суус дээр хонжиж тэр нөгөө юм гарч байгаа байхгүй бол бос сургуулийн онцгой ч юм бол Сүнстэй таарч. Сүнстэй манайх таардаг байсан. Би таарч байгаа. Тэгээ манайх таарч ирсэн гэсэн шин. Би лав бүр ингээ айгүй хоноод айгүй их ярьдаг байсан шүү. сургууль дээр хоноод тэгээ нэг өдөр гэртээ ярихгүй сургууль дээр баг хит хончлоо да бас юм а бэлдээл. Тэгээд хараал гэртээ хараал шин унддаг байхгүй. Тэгэл манайх ч нөгөө юм бөөнкэ гэртээ өгдөгсөн аавч ирж. Тэгэл унтсан чи ингээл урдуураа нэг юм аавч хоёр нэг хөшиг унжуулж унддаг. Тэгэл би энэ хажуудлын баруун талын орон дээр ингээл унтж байгаа л унтах гал нүдээ хөвтсөн чи ингээл тэр аавчийн цаатлын хөшигний цаансны хар юм гараад ирсэн. Яна Хар царайтай хүн гарч ирэл ингээл багалцууртал авдаг байхгүй юу? Тэгэл би чи ингээ дуурч чаддгүй. Тэрийг зайлаач хэлэх гэж чаддгүй бүр ингээ амсгаа боогоо ингээ амсгаж чадхаа болоод. Яа бүх юм мэдээд идэг. Мэдээд идэг. Тэгж байгаа л арай гээл ээжээ гэдээ орсон. Сандраал тэр хоёр босоод гэрэл мөрлөө асаагаал яач авъя чи сонирхог шигтэй чи хараас нэг хүн гарч ирээ намаа ингээ боох гээд гэдсэн чинь. Ста өчнөө олон танаа сургуулийн тим системээрээ юм дээр тэр сургуулийнхаа 9 жорын юм нэг дагуулад ирж байгаа биш үстэй гэсэн. Тэгээд Даруулт юм лээ. Би бас нэг даруулж үзсэн. амар. даруулстай амар тий. Ойдон театр. Мэдээд байгаа ихнээс сэрч чадахгүй байх. Тэр бүр ёо. Хаа тэрээс амар шин. Амар. Бүх юм ингээд тэр сэрх гэдэг сэрч чаддаг. Тий.
Манай суусын тэр 110 тэр хөшгөний ард тад чинь нисч байх. Яг тэгж харж ирсэн. Манай англи чинь тэгэл яг тэр 110-ын ингээд тайзны ардлыг хөшиг өгдөг. Тэрний ард талд чи бид нэг хор болгочдөг. Тийм шүү дээ. Тэгээд тайзныгаа тайзны ард талд тийм байж байгаа. Тэгээд энэ чинь унтдаг. Тэгсэн чинь нэг юм өндөр хар юм гээл дээрээс нэг л орж байгаа. Тий, тэр өндөр хар юм бохгүй юу? Бас харж байгаа. Тэгвэл яг тэр суулын дагаа ирсэн байж тэр өндөр өндөр хараа чинь байнга ярьдаг байсан шүү дээ сууж. Би чинь шүн мөн өдөр коридор мордор явж байгаад тэр өндөр хараа та таарч байгаа гэсэн. Тэгээ маргааш өглөө наа буцаа дагаа явсан багтай. Тийм буцаа сууж гоцсон. Суусын өдөр коридор нэг давхар манай нэг факультетийн коридорт 0 орхоо явж байгаа байхгүй юу? Ингээ явж байгаа чинь нэг дээдлийн гэрлүүд нэгээд өдрийн гэрлүүдтэй. Ингээ явж байсан чинь яг 0 орхоо явж байсан чинь хойдлоос ингээд гэрлүүд нь дүг гэдээ унтарчдаг байхгүй юу? Тэгээ ингээд унтарч хүчээгээд ац гэж Тийм шүү дээ. Тэгээ ингээд дахиад ийш 0-оор дахиад алхсан чинь уртлаасаа дахиад дүг ингээд бусаад тасчлаа. Тэнгүүд би 0-оор бусаад ангиргаа ингээд ангиг дээр алах гээд явж ирсэн чинь яг хойдлоос дахиад өгөөл чинь дүг. Тэгээд би чигээ сонирм болоод ангиргаа удлаас ороод ингээд хаалгаагаад ингээд ангиг дээр ороод ингээд зогссон. Тэгээ эргээд харсан чинь ингээд гэрлэн ингээд цаатлаасаа ингээд маслаалаас ч өдөр мастер симээс тэгчих. Амар сонирм болт. Тийм шүү дээ. Тэр чинь яг тэр оройч тийм. Ичээх яг тэр нэг манай анги тэр юу нонсоох гэсэн чинь өглөө уучраад идчихсэн аахгүй. Яг ингээд дээрээс нь ингээд дунд хараад ирсэн. Ийм өндөр хавгаар юм заа. Би бас тэр нөө тайзны хөдөлгөөний ангид бас яг тэгжсэн шүү дээ. Яа хэвээ яг шалгал бэлдээл нөө шалгалтаа ирж хонд шүү дээ. Хөдөлгөөний ангид хэвээ яг ингээл өөрөө дөнгөж унтах галсч дахиад нэг өндөр харж гараад ирсэн шүү дээ. Заван тий. Ойдын театр матер чи ингээл юм бэлжээтэл ингээл хойдлын тэр нэг хөшиг мөшг ингээл ямар ч юм байхгүй бах. Театр ойдын театр дотор бол байгаа. Ингээл салхитаараа салхи гарч ирэл хүчтэй заяа. Тэгснээр нөгөө хөшиг мөшг ингээл нөгөө мөн талгаж гам төмөргөө багширдаг гэсэн. Хөөе наа чи сүнс хүүхдүүдээ буугаараа гэсэн. Өөрөө тэргээр чи хүүхчиг өрөө гэсэн. Амар шүү ёо. Би нэг ингээ унтчихсан чи юу асан. Яг ингээд ингэдэм л шүү. Хүнжил ингэ сөхөөл араас нэг хүн эрэгтэй хүн орж ирээл тэг бүр ингээ яг энэ ган дээр ингээ гуяа тавиад бүр яг ингээ тэрврүүлээд тэр би бүр тэрийг одоо хүртэл сандчих юм. Амар хэцүү чадахгүй. Ингээд орилох гээд орилж чадахгүй чимд ингээ бүр ингээ аминдаа ингээд байгаа шүү бас хажууд хүнээ ингээ зэрэгтэй гэж таа. Йоо та нар тэгжсэн үү? Тэр амар эвгүй. За дүүнрээ суйси дүүнрээ. Суусын дүүнрээ тий. Зүгээр зах цухаас нь ярьлаа шүү мэд дүүнрээ. Тэгэх заа. айцыг мэдрэнэ гээл талиг часаах нөгөө ойтон театрт хонд өгсөн байсан гэж ярьдгийн. Йоо энэс юу яах гэдэг Мэдрэх гээд тэгээ бүр яг тийж ганцаараа ансан. Юу бурхан минь ёо. Бас сумтаа тий. судалгаа хийх гэдэг байсан тий. Бид чи оюутан байхад гудмаар яв судалгаа хийн янз бүрийн Галзуугийн эмнэлэгт очно. Дөрвийн судалгаа хийх гэж өчргөө их бас их тийм юу Бид бидний мэрэгжил бас амар тий. Бас нэг бодлын үнэхээр гоё, үнэхээр дуртай хайртай. Нэг бодлын бас амар тий. Тэг санагддаг би үү? хоёр мэрэгжлийнхаа хамгийн гоё бахархдаг юм чи юу? Одоо жүжигчин гэдэг мэрэгжил эзэмшсэний одоо гайхамшигтай. Аль утгаар нэлхий. Гэхдээ юу нэг яг тийм бахархдаг одоо тийм жүжигчин гэдэг мэрэгжлийн одоо хамгийн гайхамшигтай гоё тэр нэг одоо мэдрэмж гэх юм одоо энэ мэрэгжлийн одоо гоё зүйл нь. Одоо чи би бол ингэж боддог байхгүй юу? Жүжигчин гэдэг мэрэгжлийг бид нар ингээд одоо зөвхөн ганцхан одоо алтан шаа гэдэг ингээд энэ амьдралыг нэг өнцгөр харах юм шүү дээ. Бид чи ингээд дүр төрхийн тулд ингээд маш олон судалгаанууд ингээд улгаач болно, цагдаа болно, эмч болно, цэрэг болно, дарга болно, аав болно, ээж болно ингээд төрөл бүрийн дүр төрж байгаа учраас тэр дөрүүдийн үүднээс амьдралын одоо энэ өнцөг болон бүрийг ингэж харуулсан. Тий, харж байгаа. Ай тийм надад. Одоо чи би ингээд цагдаагийн киноны дүр одоо ингээд хавц дээр толонгол би цагдаа болж байгаа юм. Цагдаа хүний тэр одоо Амьдралаар амьдрах нь шүү дээ. Бүх юм ингээд зовлон жаргал юу гэдгийг мэдэрч байгаа. Тэгэхээр чи би эдгээр хүүхд тогтоо би цагдаа болно гэж мөрөөддөг байсан ч гэсэн яг тэр мэдэрч байгаа юм. Жүжигчин болсныхаа ачаар ч тийм. Дараад нь би бас одоо нэг эмчийн дүр тоглосон. Эмч хүний тэр жаргал зовлон юун дээр өдгийг бас ингээд би юм ах одоо өөрөө ингээд дунд нь ороо бүх юм мэдрээд байгаа байхгүй юу? Мэргэжил болгоныг. Тий. Тэгэхээр тэр жүжигчин хүний бас нэг юм агуу сайхан гайхамшиг зүйлүүд нэг бол яг тэгж бас нэг олон одоо төвчгөр амьдралыг хардаг. Тийм. Тэр нөгөө Надад олон мэргэжилд хувилж чадчих шүү дээ. Алга ташлт бааш ойлдоо. Одоо энэ айгуу тийм бас сонирн байхгүй юу? Одоо манай аав өнгөрөөд тэгээд би
гэрлүүгөө ингээд орсон чи угаасаа ойлгомжтой болчих жоохгүй ингээд хашаа гадаа ингээд гал мал асаацсан тий хүмүүс ингээд цугларсан. За ер нь жоохон биений юм байсан юм шиг ингээд мэдээл тэгэл ингээд ороод тэгээ ингээд амар олон хүн байгаад ингээд тэр мэдрэмжийг одоо ингээд орж байгаа байхгүй би ороод ингээд нулимс ингээд гарч байгаа гарахгүй байх тий энийг өөрөө тухай тэр чинь бол зүгээр л хүн бол тэгэл тэр процесс явагдал өнгөрнө байхгүй. Гэтэл яг тэрийг ингээд үлдээхийн тулд яат юм бэлээ. Боддсон байлээ хүн айгуу сайн уу. Би энийг бүр мартахгүй байхгүй. Энэ мэдрэмжийг хизээ нэгэн цагт би ийм одоо тий аавгаа алж байгаа ч юм уу дүр дээр тоглох юм бол энэ мэдрэмж надад байх хэрэгтэй байхгүй юу. Гэж ингэж өөртөө үлдээжсэн. Би тэгэхэд л яана ямар амар сонин ингэ давхар юм гэж бодож ирсэн. Та нар тэгжсэн үү? Өчигчний үүднээс тэгж тийм. Өөрөөсөө гарч байгаа реакцийг өөртөө үлдээж байгаа байхгүй би. Тэгжсэн амар сонин. Би бас яг тэгсэн. Жишээ онцлогтой л холбоотой л Онцлог ер нь амар л та. Энгийн Хүн хүмүүс тэгэхгүй шүү дээ. бодохгүй шүү дээ. Бодохгүй байхгүй. Жүжигч хүн энэ хүн яаж ингэж яаж тэр зүйлүүдийг дандаа ингэж нэг судал. Тийм. Явдаг гэж байгаа байхгүй тэгж. Хан тэгээд тэр нь л одоо юм байлгүй мэдгүй би яг тэгж өөрөөсөө үлдээжсэн. Тэр юм бас хоёр наваастай. Тэрэн дээр яг нэг хүүгээ алдсан ээжийн дүр дээр яг тоглосон байхгүй. Тэгэл ангийнх нь ингээл бүгд ирсэн битээр нэг ирсэн. Орол ангийнх нь бүгд ирсэн. Би ингээ голт ингээл хүүгээ алдсан зураг нь асаалтай зул өргөст ингээ уйлаа сууж байгаа байхгүй. Тэгэл яг тэр өдөржингөө ингээл дандаа уйлаал те яг л мэдэрч байгаа штэ яг л мэдэрч хийх ёстой штэ. Тэгэл тэр өдөржингөө стресст чи ингээл тэр мэдрэмжийг амар мэдрэмжийг аваад уйлаал тоглолцоол тэгэл гэрлөөгөө хараад өглөө нь яг миний аав өнгөрсөн байхгүй. Тэр мэдрэмж амар. Өглөө бас нөө зургандаа шүүх имлэгтэр зургандаа гэл тэгжсэн. Тэгэл аавч ингээд өнгөрчлөө гэл өнгөрцөн байсан л да. Тэгээд надад бол нөө өнгөрцөн гэж хэлж чадахгүй муудаад байна хурдын иргээл юм бүр шок болж амж. Тэгэл очиход айл бишээ ингээ өнгөрцөн зүрх нь хаагдсан ингээ амар мэдрэмж байгаа байхгүй тэр. Тэгээд яг өмнөх өдөр нь би яг тийм сцен дээр тоглоод амар уйлаад ингээ мэдрэмж авч ирсэн. Маргааш нь би яг жихнээсээ бас яг адилхан ингээл олон хүн аваад дунд нь ингээл яг ингээл аваагаалтал уйлаа суух мэдрэмж бас амар гэдэг шүү дээ. Тэгэл одоо жүжигч хүний чинь одоо жаргал зовлон янз бүрийн юм одоо ингэ байна шүү дээ. Өстой бид нар ингээл жүжигчний мэрэгчлээ тайз дээр ингээд тоолж байхад одоо ямар нэгэн тохиолдолд одоо бас манайхан ярьдаг шүү дээ. Тэгсэн чинь би нэг багасаа тавлаа найзлсан байдаг байхгүй юу. Бүр хүүхд байхасаа тавлаа үргэсэн. 5 найз. Бүр жоохон байхаас. Тэгээ одоо хүртэл нөхөрцөөдөг. Тэгээд нөгөө нэг батаныг аав зээж болоод эрхмээ нэг ирэх хүүхд болоод би нэг хотоос ирдэг юу болоод нэг махан болоод яадаг нэг ах 2 тэр тоглолт байсан байхгүй. Яг тэр тоглолт тусгаар тогтлын ордон дээр яг тэр тоглолт явж исэн чинь яг тэр номер тоглоо би дундуур нь орж гардаг гэсэн байхгүй. Тэгсэн чинь насаа залгачиж. Насаа залгасан чинь надад залгаснаа. Нэг найз маань гад Турк руу нөгөө нэг евро ажилдаа явсан байхгүй нэг ямар ажилтаа залуу. Тэгсэн чинь надад насаа залгаад яасаа би тоглолт хэмжээгээ залгасан чинь найз чи гэдэг манай мөг гэдэг байхгүй. Найз чи өнгөрч усан бассейн орж байгаа. Яа өнгөрч байна. Яг тоглолт номер. Тэгэл ингээл аим сонирхож байгаа ч зүгээр юу гэнэ тэгэл ойлцсон. Тэгээд тийш нөгөө жүжигчээд ингээд хүш хахаа таашаа таны гарах хэлсэн болчлоо гэл. Тэгээд тийш нөгөө яг тэр номер чи нийтэд аим ш. Тэгэл ингээл юу болоод байгаа мэдгүй чи ингээд банкнд ороод ингээд ерөөсөө ингээд сонирн болчихж байгаа байхгүй юу? Конис болчихж байгаа байхгүй. Тэгэл ингээл заавчгүй тайз руу гарах хэрэгтэй гэл шууд тайз руу гараад тэгэл юу ч болоогүй биш ингээд жүжиглэл ингээл тоглож байгаа байхгүй. Тэгэл тоглоод нөгөө чи ингээд ирхмээ утаах тэр юм гайхацсан яач байгаа. Хойлоо би тоглоцсон. Тэрийг өөрөө би сайн мэддэг байхгүй. Тэгэл тоглолт дуусаад гэрлүүн очиод юу болов яав юу нэ тэрийгээ тайсан чинь нарийн найз маань хамгийн гол нь өнгөрөөгүй конд орсон байсан байхгүй. Юу. Тэг чи хүн усан живэнгүүтэй ингээ гараад ирэнгүүт ухаалтаа конд орчдөг юм шүү дээ. Тэгээд өнөө ухаагаж жоод ус мусаа нэтэр гаргаад тэгээд буцаас ёо. Тэгээд ямаараа төрөд ирсэн. Йоо тэр зү бүр одоо бодохоор бүр амар санагдав. Тэгээд би яг бодож ирсэн мөн дээр нэг ахаш нар ярьдаг байсан шүү дээ. Айлхан тайз гэдэг бол ийм хатуу байдаг гэх. Тэгээд бас яг л юм байдаг юм дээ. Яг тоглолт би насаараас үлдэн хүн тоглолтоо хийж байгаа чи ийм хэлэх нь яг би санаанд ороогүй шүү дээ гэдэг байгаа. Тэгсэн чинь яг найз бүхэн зүгээр иргэд шийдэж байгаа. Тэр би хавтаа л үжтэй. Хавтаа ахгүй. Тэгсэн чинь ингээд
3 хоног хугааж аваад ингээд сэрээд ус мусаа. Яа. Бас нэг тийм тохиолдчихсэн. Тэгээ та хоёр сая бас ярьлаа. Би ч бас аавгаа бас яг гар дээр бас яг алдчихсан байна. Яг аа бас яг нөгөө харуул төгөө тэгэл олон хоног юм авчин эмэгтэй байж байгаа л тэгэл юу найдваргүй болол тэгээд бүх нэг үзүүлтүүд нь ингээл унж байгаа шүү дээ. За тэр найдваргүй болчлоо. Хүмүүс орж уулзаар ингээл ороод ингээл яах. Би яг ингээд яг гар дээр ярьж байгаа л эцсийн амьсгал ингээл яг өөрөө бодсон байхгүй. За яг аавынхаа сүлийн яг амьсгал татах юм би ингээд бид нар яг ингээд цээжин дээр яг ингээд чихээ наагаал гараа ингэж би гидснээр ингээд тавиал тэгэл ингээл хүн ингээл гайл амьсгал тэгж би бас гар дээр зориуд өөрөө бас аавгаа бас бурхан болох наачуд байх гэсэн чинь. Тэр мэдрэмжүүч чинь энэ чинь цаа тал дандаа л тийм жүжигчийн улсуудын нэг судалгаа тэр бүх юм бүхнүүдийг ингээл аваад энэ нэг мэрэгжлийн хэл Тийм мэрэгжлийн хэл. Одоо ингээл хүмүүс ингээл ингийн үдчихсэн ингээл уйлдаа гэл. Чи одоо шууд уйлж чадахгүй гэл. Шууд инээлтэй ингээл энэ тийм шүү дээ. Чи хүн уйлна гэдэг чинь тэр нэг мэрэгжлийн одоо тэр нэг юм техник байж байгаа шүү дээ. Одоо чинь яг тэр одоо эний орд если би гэж байгаа шүү дээ. Тэгээд би байсан бол яах вэ гэдэг тэр нэг тэгшийг л өөр төр аав. Магадгүй өнөөдөр ихэд одоо аав нь одоо хорвогийн жамаар одоо бас юм амьдрал бол ингээл ээлжлэг явж байгаа тийм бүр толно шүү дээ. Толлоо гэж бодоход яг эргээл миний аав яг ингэж яах би ингэж хийсэн даа гэдэг тэр одоо байр суурь дээр өөрийгөө аваач тавьж тийж олдвол тийш авч байгаа шүү дээ. Одоо энгийн хүний бие организмын хувьд жүжигчин хүний бие организм илүү ачаалттай байдаг. Одоо жишээлбэл одоо янз бүрийн дүр тоглож байгаа шүү дээ. Инээн, уйлн те. Одоо ингээд гих тоолонд хүний биений энэ одоо эд эрхтэнгүүд чинь үгүй шүү дээ. Миний эзэн чинь жүжигчин шүү дээ. Наа чи худлаа тоглож байгаа шүү. Наа чи хуурамчтай гэж хүлээж авдаг. Элэг яг үнэхээр үнэнгээсээ би уйлж гин, үнэнгээсээ би гомдож гин гих тоолонд ачаалж идэг. Баггүй юу? Тэгэхээр энгийн нэг тийм мэрэгчлээ хүний бодох юм бол бидний бие организм амар өрөвдөлттэй. Тэр болгоныг дандаа үннээр хүлээж авч байгаа учраас. Дотор эргэтэнгүүд маань тэр идрийгээ жоохон баярлуулж явах хэрэгтэй. Тэгээ бит хоёр чинь ингэж инээгээд байдаг шүү. Ингэж инээж илгэн мэлгээ жоохон бас айтаахан гоё бодох. Жүжигчийн усууч гэсэн одоо манай үзэгчид бол бас одоо их мэдрэмжтэй болсон. Бид нар чинь ингээд өдөр болгон тайзан ингээд уйлаа тоглож байгаа чинь яг саний жахваг хэлгээд тэр элэг бол тэрийг ойлгохгүй шүү дээ. Ойлгохгүй. Яг л тэр чигээр нь. Тэгээ би нэг тоглолт тэр нэг галзуу утгыг тоглолтын дээр өдөр болгон яг уйлдаг хэвчээ байхгүй. Тэгээ яг тэр тоглолт дуусахад би амар ядардаг байхгүй юу? Тийм. Бүр туйлтсан байдаг шээ. Би миний өмнөх бас яг тийм байсан. Дайгаар ингээд ядраад ингээд тэгээд юм сайхан гал юм сайхан онгоогоол тэгэл. Эний өмнөд эрхмээ бас тэгдэгсэн. Эрхмээ ч бас яг бэлмэртлээ байдаг тийм жүжиг байхгүй. Төсвөл дээр нэг бүр хасгаалтлаа болох хэрэгтэй гэдэг. Найр замын тавьж өдөр болгон яг л тэгж болно. Яа. Тийм. Яг л тийш яа. Тэгээд дуусгууд эрхмээ бас яа тавьчих. Тэгээд 50 татна. Тийм шүү дээ. Хэсэг орохгүй. Хэсэг ингээд ороод юм. Стресстэй. Энэ бие организм эдс чи ингээд бүр ингээд уйлж дуулна, инээж дуулна, баярлалт дуулна. Яг л цагаан амьдрал явж байгаа. Тэр энэ хуурамч одоо жүжиглж байгаа гэж байхгүй юу? Зүрхүүд эзэж бодохгүй шүү дээ. Тэгтэн болов тий. Тэнгүүд яг дуусангууд ингээд бүр ингээд маш ядарсан ингээд ядарсан байдаг. Би нэг ядж хаад бас мойлхон гэдэг кинон дээр би нэг төсгөлийн хэсэг дээр ингээд би нэг хүүхдэд тэрвэрэд төөрсөн тавилан өрмөн гэж үг гэлээд ингээд мэлмэртэл болох хэрэгтэй уйлдахгүй. Тэгээд чинь бас бацаач байсныг хэлэхөө амар ихний хоёр дубль бийсэн. Уйлах чинь бас миний нөгөө уйлын дүр тоглохоос би айгаад байдаг байхгүй юу? Хэцүү гэдэг байхгүй юу? Хэцүү амар хэцүү. Тэр дүрд орно, тэр тээшин тэрийг мэдрээ маш хүн ч дээ. Ялангуяа эрэгтэй жүжигчдийн хувьд бол айгүй хэцүү. Би тийм сценээс ерөөдөө жоохон бас эмээгээд байдаг байхгүй юу? Тийм сцентэй кино тоглохоос ядраад тэгээд яг уйлалтай мэдээж. Тэгээд тэр уйлахын дээр яг ингээд бистэй ихний хоёр өстэй ингээд амар уйлаад гэсэн чинь нөгөө найруулагч гэдгийг. За одоо шахаа сайн опшн тавьчихсан юм бүр холоос чамаа авсан. Одоо чамаа ойрхоноос шахаж аваа шүү. Өшөөсөө уйлаад төгөр. Опшн тавьсан дээр би 2 удаа уйлчих. Үнэхээр сайн жүжиглчих. Дараагийн дээр шахаад явсан чи явах. Явахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Анхны хүчлэн гэдэг юм байгаа шүү дээ. Анхны тэр тээшээ аваад ингэж хоёр бистэ би чинь бүр мэлмэртэл явцсан. Дотроос баярлцсан байж байсан чинь одоо гол стресс юу шахаа шүү гэдсэн чинь нөөш явдгаа. За нөгөө найруулагч маань тэр завсрал бий гэдэг завсраллаа. Гачааллаа. Хэсэг завсраллаа гачааллаа. Түллээ. Адгүй. Зүтээ би уурлаа. Надад балаана хэлэхгүй яасан надад ингэж яасан чинь. Чи өөрөө балаана мэддэг юм.
Тэгээд юм хүрээж нэг 3 дахь болоод гоё би тэр дүрт ч амар дуртай шүү дээ. Мохны тэр болсон. тэрний хамгийн сүүлийн хэсгээр нэг юм амар гоё. өдгөдөд уйлдаг хэвчээ. Тэр орог миний хамгийн анхны уйлдаг хэсэг байсан баг. Тийм үү? Нэр хамгийн анхны тоглосон кино чи ямар кино байсан бэ? Хамгийн анхны кино чинь ийм кино урлал юм уу? Тийм шүү дээ нэрээ. Орж иш цуг орж иш шүү. Тийм шүү дээ. Оюутан байхдаа шүү дээ. Чи дөрөв байсан те. Би яг төгсдөг жил. Тийм. Ингэж боддог одоо яг саяны ярьдаг шиг одоо ийм сценүүд эдэн чинь ийм хүнд сценүүд ахуулдаг ийм кино зурган дээр тэгэх болгоно би тэгж боддог шүү дээ. Одоо энэ манайхан ихэнх нь офшоогоос эхэлдэг байхгүй юу? Талаан тавихтаа аягүй сонио зураг авахтаа гэтэл жүжигчд болохоор нөгөө нэг эхний тэр мэдрэмж маш хамгийн үнэн байдаг байхгүй юу? үнэн байдаг. Гэтэл тэрийг зүгээр офшоо тавьчихдаг байхгүй юу? Тэгээд тех тоолонд за одоо шахаа махаа гэдэг болгонд би энэ Холливуудын гадаадын жүжигч гадаадын юунууд ингээд амар олон талаас нь камер аваад бүгдийг ингээд аваад тэтэрс яасан азтай юм бэ гэж боддог. Тэгэж бодчихсон нэг тоглож тэтэр бол тий. Яриадсан шүү дээ нөө Вивантд явсан шүү дээ баасан. Тэгсэн чи ингээл талаас нь ингээл камер тавиал те. Тэгэл нөө Монголд байдаг шиг бодвол за эхлээл нөө офшны сэрэтний групп нэлгэж авах гэж бодлоо. Жүжиглчээл за одоо ингээл дахиад яандаа тэгтэн л та яг өөр хамаа гаргандаа гэл те юу группний ирэхээр навандаа гэж болцсон офши группний сэрэд бүгдийг авчиж авахгүй түүгээс тэр айгу гоё Уг дараагийн тэр аландаа гэдэг утсан жоохон дутуу тоглосон санагдаад те. нөө монголшгүй бодоод за энэ ч одоо угаасаа хэд гусандаа гэж бодож болцсон тэгээд тэр Вивалт нөгөө нэг жүжигчд Монголоос бас нөгөө жүжигчд авсан шүү дээ. Тэгээд тэгсэн тэнд дэлгэр сайхан очихгүй юу? Тэгсэн чинь Япон хүмүүс гайхацсан. Энэ жүжигч юм уу гэ. Тэгээ бүр ингээд жүжигч шинжгүй. Энэ яг жүжигч юм уу гэсэн. Тэгэл юу нөгөө манай хүн чинь зүгээр жүжиглээд гэсэн чинь тэгээ шүтсэн. Тий. Оо, жинхэнэ жүжигч морь зор унуул тэгээ орлон тоглож авсч манай хүн зүг үгүй би л гээд өөрөө морь зор аваад. Юу тий орлон байхгүй би өөрөө хийчихв. Бүгдийг өөрөө эзэгсэн. Тэгээ шүтсэн. Энэ ястаа сайн жүжигч гэсэн. Анх ирэхтэн тэгсэн гэдэг байгаа шээ ёо. Манай чиг мөнөө гэдэг. жүжигчин царайг үнэлтэй. Гэтэ хавьяастай. Тэвэдээ. Хан сувдны нууц гэдэг бид тэр чи одоо бас 2 хөнөд алтан мөртнөрөө шүү дээ. Их түшигтэй их сэтгэл сайтай их сайхан амт юм байгаа шүү дээ. Аюу түшигтэй шүү дээ. Тэр жижигхэн биенд баймгүй. Тий. Ста сайн шүү дээ чинь. Жижиг сажиг юу лэн тэгэл хөөе тийг ингэсэн гэл ихэн гот бүгдийг зохицуулж өгч тайм хөөргөө. Зөөлөн их сайн амар зөв их сайн мундаг хүнд тусрах. Тэгээд ингэсэн гэж. Тэр яг одоо яг тэ угаасаа фэйсбુક дээр комментар бичсэн байх гэсэн. Тэгэхээр одоо ярихад гайгүй байлгүй гэж бодож байна. Дэлгүүр ороод нөгөө юм авсан юм байна л да. Уух юм. Алкогол авна шүү дээ манай хүн чинь. Тийм. Тэгээд тэгсэн чинь хажууд нэг хүүхэд нөгөө нэг чихэр ахуулах гээд уйлаад эмээгээсээ. Тэгсэн чинь нөгөө нэг уйлаад тахлаар нь авсан нөгөө юмаа буцааж дэлгүүрт нөгөөд оронд нь чихрийг авч өгөөд гарсан гэж. Яг л тэг л үү. Яг тэр бол дэлгэрсэн. Битээ эмээгээ заавал гараач гэж гараа. Тэгсэн гэж байгаа байхгүй. Өөрөө уух гэжсэн юм хүртэл болоод хүүхдэд тусалчаад. Тэгээ бас нэг гэрлэн дохоо гарах гэрлэн дохоон дээр хүнийг бүр татаж авчираад хүүгийн хамт хүүхдийг дагуулж нөгөө зам гараад тэгчээ гаргачаад өөрөө тэг буцаад зам гараад явсан гэж байна бас. Тий. Манай дэгч чинь мундаг араас жүжигсэн сэтгэлтэй тийм баа шүү дээ. Тэр ч одоо 2 кинонд яасан гим тавил их татна. Яа өөрийн 4 цаг татна шүү дээ. Би нэг гоё бас ярьжсэн. Баяра фантастик баяра гэдэг нэг хүн байгаа шүү дээ. Асар цэмцгэр тий хүн байгаа шүү дээ. Тэгээд данагийн дэлгэр сайхан гэдэг асар контрастын оюун би Вьетнам кино зурганд харсан авдын ноцтой нэг өрөөнд оруулчихгүй юу? Тэгсэн чинь нэг өдөр баяраад их чинь. За хаа би дээгийнхээс өөр өрөөнд орё. Энэ хүн чинь улаан шөнө унтж яхад улаан цог улцуулаад хажууд шөнийн 3 цагт ингээ цог улцчих гэсэн хажууд нэг орон дээр. Тэгээд баяраач нь өөрөө тэр цэвэр ямсгаар амтж тэр хаа болоочтой дамхаа гэхлээр өгдөг нь ингээ цог улцаад гэдэг. Тэгсэн чинь тэр явдлаас хойш 10 хоногийн дараа гэсэн чинь тэр хоёрын өрөөнд 2 тохирт байдаг гэсэн байхгүй юу? Бид тэр доор зураг авч яасан нөгөө хоёр чи өрөөнийхөө цогоор хоёроо цуг гарч ирчихээ. Баярыг уусгаад авцсан. Баяр шууд тавьд утсан. Тэгсэн чинь буцхын алдад баяраад гисэн.
Би тэр шөнө 2-3 цагаад хамтдаа тамхи хэлчихсэн шүү. Тэгтэл тэр мөөхнийг өөртөө шин уусгасан байгаа шүү дээ. Тэр хоёроос та гоё байсан хоёр. Нэгийг бас нэг хөрхөө нөгөө тэгш бас энэ ярьчихсан бид нууцгээд нэг бид нар кинон дээр цог тоглосон байхгүй тийм. Яг зураг авсарлагаараа бид чи янз бүр юм ингээд. Йоо тэр нэг хацалтайг өдөр байлаа шүү дээ. Нууц. Чи бид бас 7 хоног байрлсан. Тэгээ их хоёр гэдэг нэг асар яриа хүн байж бид хоёроо бугаах бид чи ирхмээ тэгээ энд хийсэн жоо юм яриад байж байна. Тэгсэн чил хин ярьдаг үлээ ооноо ярьдаг үлээ нэг нь ярьсан чил маш юу яадаг гэдэг эмгтээчүүд одоо нүүр амаа өвчүүлэхгүй бол одоо дээшээ хараад ингээд аюулах юм бол одоо ингээд их нүүр мөр өвчүүлэх гэдэг яг л дээшээ хараад бодох юм бол хүний нүүрүүдийг өвчүүлдэг ярихгүй тэгсэн чинь балер их хоёр гэж. Яг энэ данагаа дэлгэр сайхан яаж удаад гэсэн. Ташаа дэлгэр гэж удаад байгаа. Дэгийг нэлээ харж ирсэн. Дэгийг хажууд нэгээ сонссон байж байсан байхгүй юу? Тэгсэн чинь дэгээр ингээд хараад их хоёр их явж таа шүү дээ. Тий амар шайлаа шүү дээ. Дэлгэр сайхан яг яаж удаад байна гэсэн. Дэгийг гээд гайхаад буцаад ээ. Дэгийг тэгсэн чинь. Войнэт мөрчсөн. Хөөх шүү дээ. Зөө сайхан ч яваагүй ч боллоо. Сайхан идэ дулаахан газар яачлаа. Гэтэ манай бас нөгөө нэг влогийг бас юу яадаг аялын бүх хэрэгсэл одоо майхан саваар хангадаг манай Mountain Mongolia-га уушлаарай. Өнөөдөр майхна засч үзсэн. Тийм гэхдээ дараа нь очиж барьж өгнө гэсэн. Дараагийн дугаар дээр туслагаар очиж барьж өгнө гэсэн Яач тэгээ нөхрөл орцгоо зүгээр яхаа туслах маягаар очиж барьж өгчээ л явчих. За тэгээд одоо ингээд бэлгээ өгье. үг ихтэж Ош мэдээгөө царайлаад мэдээг болоо. Ихтэй юм. Тэдээс авширч байгаа гэдэг нуруугаар мэдэрч хартсан ингээд тэгсээ нүд тийш харахгүй ингээд. Гэж хараатай. За энэ бол манай Cosette Mongolia-гийн хамт олноос ингээд өөрийнхөө энэ гоё Япон чихийнхаа дээжээс ингээд бэлэг болгож байгаамаа. Одоо ингэж байна. Тийм санаагүй чих. Өөр хөлтөө өгөөрэй, өөрөө ирээрэй. гоё. Тэгэх юм байна. Бүгдээр нь нөгөөрэй. За энэ болохоор манай Астропути оруулж ирж байгаа бас энэ гарын бэлэг. За. Ажиг хоёрыг ийштэй. Яасан бэлэг дуртай. Ер нь бэлэгтэй нэвтрүүлээд орох их дуртай. Гарын бэлэг нь ирж байна. За болоогүй. Одоо Дахиад ёо болоочтой. манай Mountain Mongolia-гийн хамт олон маань бас шидэд бокс гэдэг одоо битэрийг нэрлсэн. Машины одоо эмх зэгцийг одоо хангагч гэдэг нэг ийм гоё шидэд хайрцаг вэ. За энийг гоё ингээд юу хаа бэлгнүүдийг хийгээ авалчих юм. Боксонд хийгээд хаадлага юу ачдаг. Бас өстой хэрэгтэй дээ. Энэ гоё юуг бас өрттэй нөгөөрэй гэсэн. Ингээд задарчдаг. Тасалгаатайгаа энийг хийчээ те. Бараг дотор хийчих. Дотор нь хийчээ. Тийм. Тэгээд энэ чинь өстой машина Энэ нөгөө шингийн юм шүү. Тийм бай. Нөгөө юу гоо сахаргүй. Глютенгөө. Глютенгөө гэдэг нь юу вэ? Нөгөө юу гэдэг вэ? Тархалгүй. За. тэр аад өмнө. Их л хэрэгтэй сайхан өдрөж орж ирсэн. Дандаа хэрэгтэй Юм байгаа. зүйлүүдийг авлаа да. Энэ машинд айгүй хэрэгтэй байгаа. Тийм бай. Ингээл Би уусаа машин дээр гардалт байгаа юм юу гэсэн авчууд юм. Наач өстой хэрэгтэй. За тэгээд маа. За. Ингээд энэ хүү гоё боксыг бэлэг болгож байна. Ямар компани бэлэг гэсэн бэ? Mount Mongolia. Mount Mongolia. Оо тийм аль. Нөгөө майхан барина шүү дээ. Майхна тийм ээ тийм. Одоо нэг очиж барина шүү дээ. Одоо энэ авч явчих ястаа барьж өгөхгүй. Яачгүй. Ахад болохоо орчлоо шүү тийм. Энийг игээд гоё энэ дотроо ингээд хийчихлээ шүү дээ тийм. Ингээд сайхан ингээд бокс. За. За ингээд өнөөдрийн минь дугаар амжилттай сайхан болж өндөрлөө. За. Гайгүй болов найрлчаа. Амтаа сайхан яриа өрнөөс нь баярлаа. За баярлалаа. Тэгээд соёст орсон түүхээс ахуулаад янз бүрийн одоо өөр тохиолдсон сайхан л зүйлүүдийг ярьлаа. Хүмүүсийн мэддэггүй. Бид хоёр ч гэсэн анх удаа бараг сонсож байна. Тий, зарим зүйлүүд. Зарим нь бол мэдээд байгаа юм. Тий. Тэгээ өнөөдөр нөө Халивны баярын өдөр болохоор сүнс бас их төрхөө ярьсан шүү. Сүнсийн сүнс гэж. Ярьдаг чинь тийм учиртай шүү. За. Сүнс өдөр ярьлаа гэж битээ чинь хаалганы баяр учраас тэрнээ холбогдол ярьж байгаа шүү.
Тэгээ бит хоёрыг инээлээ барьлаа гэж бити загнараа эн чи илгээ бас ингээ эрүүж үж байгаа шүү. Инээгүүгөө өнцнийг өдрийг алдагдсан өдөр тоос гэж байгаа. Та бол илэг бол хамгийн их баярлж байгаа тий. Илгийг ер нь байнга баярлуулж явах Яг хэрэгтэй зөв. Тэгэх ёстой. Тэгээ өнөөдөр бас надад их хамттай байлаа. Тастаас инээсээ өстэй хоёр галзуу хөхтэй дондоо бид нар бас нэг үеийн сүүшин бүтээгдэхүүнүүд нэг салбарт одоо яг нэг цаг үед одоо ингэж хамтдаа нэг салбарт одоо бас ажиллаж байгаа. Тэгээд энэ цоглогч авахаатай одоо тастаас цайсан инээдтэй сайхан бас нэг үеийн хоёр найзтайгаа энэ нэвтрүүлэгт одоо оролцсондоо их баяртай байна. Тэгээд та хоёр мань одоо бас энэ сошиал ертөнцид одоо бас хүч төрөг орж иж одоо энэ бас тий гараад ир гэдэг хөргө бас Өсөж байгаа. Хөөрхөн цанцтай очиад байгаа шүү. За тэгээд одоо хэд дэх дугаар болж байгаа. Тэгээд олон дугаарууд тэгэхээр рекорд эвдэрээ 1000 дугаарыг бэлдэж байгаагаараа тэгээд та хоёрын контент ч одоо тэгээд сошиал ертөнцийн угаасаа бацхан ойлгомжтой. Спонсор хэрэгтэй тий. Спонсор хэрэгтэй. Спонсор одоо угаасаа орж ирнэ яваасаа. Та хоёрын энэ бол амар явна байна. Тэг баярлаа. За баярлалаа. Ингээд өнөөдрийн дугаараа дуусгая. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Дугаартаа бас хамтран ажилласан Mocha брэнд байлаа. Баярлалаа. Not a good night's man.